За сүүлийн үед ер нь жоохон про Путин маягийн байсуур илэрхийлсэн контентуудыг нэлээд эрчимтэй хийгээд байгаа. Энэ Оросоос санхүүжилт аваад байна үгүй юу? Авах юмсан тий. Гэхдээ Монголын нэг 100 мянган дагчтай хүнийг тоохгүй дээ. Авах юмсан. Ер нь гэхдээ энэ хувь хүний чинь өөрийн чинь итгэл үнэмшил рүү яваад байна уу? Амаа тийм үү? Үнэхээр дэмжиж байгаа тий. Путинийг дэмжиж байгаа нь ерөөсөө биш. Гэхдээ энэ Америкийн НАТОгийн хийж байгаа юмыг тэр чигтээ эсрүүцэж байгаа. Яг гэх юм бол нөгөө Совет холбоо задарч байхдаа Германы элчин сайдтай тохирсон юм юу байсан бэ гэх юм бол НАТО 1 см тий Орос холбоо Совет холбоо руу томсохгүй амлалт өгсөн байхгүй юу? Тэгээд тэр амлалт үл зүг байхгүй тий. Тэгэл ойлгомжтой яагаад гэх юм бол Орос холбоо дампуурсан хогийн цэг дээр цөмийн зэвсэг байгаа эдийн засгийн хог гөлөгч улс болцсон. Тэгээ угаасаа гоншихнахаас өөр арга байхгүй, мөнгө байхгүй. Тэгэл угаасаа төвчгээс өөр аргагүй байсан байхгүй. Тэгээд дампуурсан улстай байсан болохоор чимээгүй зүгээр ингээ за гэж явж исэн. Одоо гэхдээ хүчтэй болсон. Одоо цэгээ тавьж эхэлж байна шүү дээ. Хятадууд бас яг адилхан. Хятадууд бас 2090 онд зүгээр залгаал амьдэрдэг байсан шүү дээ. Одоо харин Тайван манайх гэж байгаа шүү дээ. Тэгээд Тайваны арал Америкчууд ямар хамаатай. Тэ? Германчуудад би одоо Герман иргэншилтэй, Германд өссөн. Тэ? Тэгээ эдийн засгийг миний ажлын байрыг алдуулах юм байна. Манай валютыг үнцнийг болгох юм байна. Миний татварын мөнгийг тэр дэлхийн нөгөө талд нь Тайван зарцуулна гэдэг чинь өгснэ гэдэг байгаа. Тэр байхгүй. Тэгэхээр геополитикийн сэдвийг бол сүүлийн бараг 1 жилийн хугацаанд нэлээд өдөрт 2-3 бичлэг хийгээд ярьж байна тий. Тийм яг гэх юм бол хөрөнгө оолтыг хамгийн томоор нөлөөлж байгаа юм нөхгүй юу. Тэр жишээлбэл сая Алтны ханш 2400-аас 3400 өсчлөө. Энийг урьдчилаад харах боломжтой байсан. Хөрөнгө оолт хийсэн ашиг хийсэн байхгүй. Доллар жоохон сууларч байна. Европын зах зээлээ хөрөнгө оолт хийж болохгүй юм байна. Одоо жишээлбэл Их Британаас, Германаас, Францаас, Италиас, Испаниас өдөр болгон хэд хэдэн саятан хүмүүс мөнгөө хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явуулж байгаа. Өдөр болгон 5 тэрбум доллар гадны хүмүүс Америкийн хөрөнгөний зах зээл рүү оруулаад юм худалдаж авч байгаа байхгүй юу? Тэгээ ягаад Америкийн хөрөнгөний зах зээл өсөд байгаа юм? Ойлгомжтой. Гадны мөнгө. Тэрийг ингээ харж байгаа учраас окей, S&P 500 өсөх юм байна, Dow Jones өсөх юм байна, Америкийн компаниудын хувьцаа өсөх юм байна. Ойлгомжтой. Тэгэхээр энэ бүх юм мөнгөний төлөө. Тэгэхээр өмнө нь байсан 6 жилийн өмнө 8 жилийн өмнө байсан идралтын хувьд нөгөө л нэг санхүүгийн хэрэгчлээ ярьдаг байсан. Тэгэхээр өнөөдөр бол тэр дүр үл өөрчлөгдөөгүй. Зүгээр геополитикийн асуудлыг хөндөж ярьдаг болсон нь илүү тэр санхүүгийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь илүү тус үзүүлэх гол хүчин зүйл байгаа учраас илүү нухацтай авч үзэж байна гэсэн үг. Тийм 2016 17 онд нөгөө тухайд цөөхөн хэдэн харилцагчтай байсан. Тухайд юу хэлж ирсэн бэ гэх юм бол Dow Jones хөрөнгө оолт хий, S&P 500 хөрөнгө оолт хий. Яг гэх юм бол Европ дэндүү олон цагаачдыг орлоод байна. Европын засгийн газрууд жоохон социалист маягаар татвар маш өндөртэй. Хөрөнгө оологч нар компанийг хөндлөхгүй байгаа. Тэндээ ерөөхдөө бүтээж байгаа хүмүүсийг хөндлөхгүй юм байна. Тэ? Тэгээд улсаа баг зэрэг ингэ сүрүүлээд байна. Тийм бодлого явж гин. Тийм учраас бити Европын хөрөнгөний зах зээл хөрөнгө оолтоо хий. Америк руу хий. Гэд явж ирсэн байхгүй юу? Тэгээд ерөөхдөө харж байгаа юмнууд бүгдээ адилхан. Тэг тухайн үед энэ тийм амир экстрем биш. Тэгэл 2016 онд бас хэлж ирсэн. За манай Герман улсын Ангела Меркель Сирия улсаас 500-700 мянган хүмүүсийг оруулж ирж байна. Окей, хизээ нэгэн цагт иргэдүүд бухимдна. Тэгээд тэр 500 мянга дээр тусаагүй хэдэн сая хүмүүсийг оруулаад ирсэн байхгүй. Тэгээд хизээ нэгэн цагт тэр хүмүүс нь соёлтон таарахгүй, шашны өв таарахгүй, хөдөлмөрийн энерги соёлноор ерөөсө таарахгүй. Тэгэл хизээ нэгэн цагт тесрэн. Тэгээ одоо тесэрч эхэлж байгаа. Тэгээ Европын холбоо бутарна. Байхгүй болно. Тэрийг одоо харж болно. Угаасаа харагдаж байгаа. Тэгээд ер нь бол эндээ их улс төрийн оноо авахгүй Путинаас мөнгө авах нь одоо хаашаа. Зүгээр мөнгөө урьдчилаад байршуулад тэндээсээ би ашиг хийж байгаа байхгүй. Айгу муухай сонсогдож байгаа. Гэхдээ одоо өөр яах. Тэгэхээр ер нь бол дайныг дэмжиж байгаа. Одоо жишээ нь
Орос Украиныг эзлэх ёстой гэдэг байр суурь дээр байгаа. Одоо чинь ярианаас нь сонсохоор Хятад бол Тайваныг эзлэх ёстой. Уусаа. Таны байр суурь. Дайныг дэмжиж байгаа юм уу? Дайнаас амар их ашиг болж байгаа. Тэгэхээр хүний аймнаас тэнд хамаагүй. Мөнгө нь илүү чухал гэсэн үг. Үгүй. Тэр биш ээ. Зүгээр тэрнээс нэлээд их ашиг хийж байгаа. Гэхдээ дайн дуусчих юм бол өөр газараасаа бас ашиг хийх боломжтой. Тэ. Гэхдээ одоо идрээ ч одоо ямар амар юм бэ? Дайнаас ашиг болоод байгаа болж байгаа юм. Би нөлөөлж чадахгүй, би өөрчилж чадахгүй. Одоо яах юм? Путин руу залгаад наадахаа бол, Мерц руу залгаад наадахаа бол, Трамп уусаа би Монголдоо нэг жараханаас жижигхэн юм. Тэгээд олон улсын төвшөнд айгу бага мөнгө өдөртөө явж байгаа шүү дээ. Тэгэл одоо ашиг хийн. Хийх сураагүй. Тэгээд энэ дайн дуусчих юм бол өөр төрлийн хөрөнгө оруулалт хийн. Бас ашиг бол. Стратеги өөрчлөнө. Тэгэхээр одоо жишээ нь хөрөнгө оруулах цаг нь яг муу юм уу биш юм уу? Одоо таны ярианаас сонсохоор геополитикийн нөхцөл байдал улам хүндрэн тий. Одоо ингээд өглөө оруулсан бичлэгийг үзэхээр Орос Стамбул дахь одоо Орос Украины хэлцээр бол үр дүнгээ өгсөнгүй гэж ярьж байна. За Хятад одоо удахгүй зүгээр л цаг хугацааны асуудал Тайваныг авах нь бол тэр ийм игзэгтэй дэлхийн 3 дугаар даймаа ингээд өөрөө ярьсан шүү дээ. Ийм үед бид нар мөнгө аваачаад тэр Америкийн хөрөнгөний бирж рүү аваач хийчих чинь зөв шийдвэр мөн үү? Мөн яагаад вэ гэх юм бол мөнгө хаашаа зугтах юм бэ гэх юм бол Америк руу зугтана. Яагаад Америк руу зугтах юм бэ гэх юм бол цэргийн хүчний хувьд хамгийн их амар их цөмийн зэвсэгтэй. Зүүн талдаа далаатай, баруун талдаа далаатай. Одоо Америк руу дайраад ороод Massachusetts, California эзлээд авах гэж байхгүй заяа. Тэгээ Америк улс биш дээ. Хүн амаасаа илүү буу зэвсэгтэй. Америкийг авна гэж байхгүй заяа. Тийм учраас Америк бол энэ дэлхийн хамгийн аюулгүй мөнгөний зогсоол байхгүй. Тийш юм. Тэгээд нэг Тайваны яагаад авах юм бэ гэх юм бол одоо миний суугнаар би бас байнга ярьдаг. Сонирхолтой юу юм бэ гэх юм бол нөгөө дипломат харилцаа байдаг шүү дээ. Тэгээ нөгөө Аз Хятадд нэг томоохон юм байдаг заяа. Тэр юу юм бэ гэх юм бол нүүр. Тэ? Хятадын ерөнхийлөгч лөө хөөе новш минь Тайван руу дайрч үзэрэй гэх юм бол тэ? Тэгж хэлсэн учраас одоо Тайваныг авахаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нүүр алдна. Loss of face. Тэгээд 45% тариф гэх юм бол Хятадууд яах ёстой юм бэ гэх юм. Окей, боли бууж өглөө болохгүй байхгүй. Тэгэх юм бол Ши Жинпинг шууд байхгүй. Яах ёстой юм бэ гэх юм бол бид нар ч гэсэн 45. 100. Бид нар ч гэсэн 100. 145. Бид нар ч гэсэн 145. Тэ яг энэ сэтгэл зүй байхгүй. Одоо бас яг адилхан одоо Дональд Трамп жишээлбэл Путин хэлж штэ. Би чи надад дайнаа зогсоохгүй би чамдаар өст амар том санкц юу тавина. Олон нийтэд ингээд зарлж байгаа юм чинь нөгөө хүн маань улсын ерөнхийлөгч цаанаа ард түмэн байгаа. Цаанаа бас хэдэн гишүүдүүд байгаа. Үргэлж хүмүүс ингээд Путиний алдан тушаалыг ингээд булаагаад авах гээд санал ширээг нь хөрөөдөж байгаа хүмүүс байгаа штэ. Тэдний окей би яжина Трамп боли тэ боли би одоо болоо болохгүй байхгүй. Тэгээд Дональд Трамп ингээд боронгох юм бол өөдөөс нь окей. Дан зогсохгүй бро. Гэт хариу амар ойлгомжтой байхгүй. Тэгмээс дипломат харилцаа бас амар мэдрэл муутай. Тэгээ иймэрхүү юмнуудыг чимээгүй тий хүүхдүүдийнхаа дэргэд хэрэлдэггүй гэдэг нь шүү дээ. Тий олон улсын тайзнаараа Twitter дээр ч гэсэн хэрэлдэх нь хамгийн тэнэг байхгүй. Бүр муугар бодвол цөмийн дайн болох магадлал нь хэр байна гэж таарч багаахаа. Яагаад? Зүгээр хөөгнийх юм. Зүгээр хожих юм байхгүй. Ашиггүй. Тэгээ Америкийн цаана ингээд дайныг ингээд сэгсэрч байгаа ингээд юу юм бэ гэх юм бол зэвсгний наа. Ашигтай. Амар ашигтай. Одоо тэгэхээр ингээд таны хувьд бол өдөрт орон 2-3 төрлийн контентууд оруулж байгаа. Тэгэхээр энэ маш хүчтэй тэр дэлхийн одоо геополитикийн мэдээнүүдийг маш хурдтай гарангуут нь за англи герман хэл дээр ч гэдэг юм уу да ингээд аваад орчуулаад үргээд цаг хугацаа алдалгүйгээр. Тэгэхээр зүгээр би ийм асуултыг асуух гэдэг. Одоо Монголд бол энэ мэдээллийн чанартай байдал гэдэг зүйл чинь маш хүнд асуудал болсон. Тэгээ монгол хэл дээрээ чанартай мэдээлэл олно гэдэг бол бүрхэг болцсон. Тэгэхээр ер нь чанартай энэ мэдээллийг олж аваад боловсруулаад шинжилье гэхээр ер нь бол мэдээллийн их сурвалжаа яаж сонгож байна? Тэгэхээр бид нар яаж энэ чанартай мэдээллийг энэ нийгэм дундаас шүүж авах хэвтэй. Одоо хүмүүс бол Facebook дээр явж байгаа мэдээллийг л өөрийгөө би мэдээлэлтэй нийгмийн болж байгаа үйл явдлыг илүү мэдээд байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо миний контентыг харах юм бол дандаа энэ хөрөнгө оолтын сэдвтэй улс орны valued
хөрөнгөний зах зээлийн найдвартай байдал, хөрөнгө оруулагчны итгэл, дайн гарах юм уу, үгүй мөнгө хаашаа зогтох юм бэ? Тэр үнцгээс харж байгаа. Энэ бол миний хувийн сонирхол. Би бол тэрийг зүвдэлдэг, сэрхээрээ боддог, унтахаасаа өмнө ч гэсэн боддог. Энэ бол миний амьдралын хамгийн том юм баггүй юу? Окей. За тэгээ энийг ойлгохын тулд энэний учир утгыг тий өөрийнхөө хөрөнгө оруулалтын стратеги дотор шингээхийн тулд би энийг тултал нь судалж байгаа байхгүй юу? Цааны газар 50 чи над Украины дайны контент хий гэх юм бол хүнээс тушаал авч байгаа. Тэ? Хөдөлмөрийн гэрээтэй байж магадгүй. За гэхэд дараагийн цалин авахын тулд за хийхэд за захиалаа хийе гэдэг байхгүй юу? Гэхдээ би яаж хийх юм бэ? Чи яаж хийх юм бэ? Шал үр дүн гарч ирэх байхгүй юу? Тэгээ яг гэх юм бол би дотроо за яг юу болж байгаа юм мөнгөө яах ёстой юм бэ? Үнцгээс харж байгаа байхгүй юу? Миний мөнгө. Миний харилцагчийн мөнгө. Тэднээс хариуцлага хүлээж авсан. Ашигтай гарах ёстой. Тэгжээж би бас өөрөө ашигтай. Тэрэндээ хариулт олж байгаа одоо тийм замаараа явж байгаа учраас миний контент шал өөр баггүй юу? Хин намайг одоо ингээд эдрээ контент хийгээрэй нэг ч хүн хэлдэггүй. Надад захирал байхгүй. Тэ. За эдрээ өнөөдөр 3 Путиний контент оруулаарай гэх юм бол амар гурилдсан Путиний контент гарч ирэхгүй яг нэг ажилтан маягаар. Гэхдээ одоо юу болж байгаа юм бэ? Доллар авах уу, доллар зарах уу, Америкийн засгийн газрын бонд өсөх юм уу, S&P 500 одоо нурах юм уу, Dow Jones руу мөнгө орж ирэх юм уу? Тэ? Эсвэл Европ руу хөрөнгө оруулалт хийх цаг нь болцсон юм уу гэд толгойн дотор асуултууд явж байгаа учраас номер 1 асуудал нь улс төрийн асуудал байгаа болохоор миний тэр сонирч зан миний мишн шал өөр байхгүй. Тэгээ миний контент шал өөр. Тэгээд энэ мэдээллүүдийг хаанаас олох боломжтой юм бэ гэх юм бол их усрууд нь хаанаас гарах ёстой юм бэ гэвэл яг адилхан. Тэгээ одоо хоёулангийн анхны подкаст чи баг Монголын анхны томоохон подкаст ихлүүлсэн шүү дээ. Тэгээд сонирхолтой хүмүүс би өөрөө сонирхдаг хүмүүсийг дуудаад ураад тэгээ би өөрөө асуумаар байгаа юмнуудаа асуугаад тий тэр харахгүй ертөнц гэрэлгээ оруулчихъя. Чи өөрөө айгүй сонирхож исэн болохоор зочдуудаасаа тий ухаад асуултуудыг авч чадсан учраас үзэж байгаа хүмүүс бас хариулт авч байгаа байхгүй. Тэр нь үнцэнтэй. Гэхдээ нөгөө гэрээд ухдаг хүн гэсэн юм уусаа байхгүй байхгүй. Тэгээд мэдээлэлүүд хаанаас олох ёстой юм бэ? Information, мэдлэг, боловсрол бүгдийг нь шүү дээ. Яг чиний адилхан мишнтэй тэ тэгээ чамаас төрүүлээ алхаж байгаа. Эсвэл чамаас илүү холбоо сүлжээ тэ чамаас илүү гоё зочин оруулах чаддаг хүмүүсийг бид нэр дагдаг шүү дээ. Тэрнээс яаж байгаа гэхдээ одоо жишээлбэл CNN, NBC, ABC, Bloomberg тэ хог болцсон байхгүй. Яг гэх юм бол тэнд нэг хурга уншуулдаг цалинтай баачка цалингийн араас явж байгаа учраас энэ дайныг ойлгох ерөөс хичээхгүй. Тэ энэ дайнаас болж хүүгийн төвшин яаж байгаа юм, бодлогын хөв яах юм, Fed rate яах юм, валют яах юм, доллар индекс яах юм, евро яах юм. Ерөөсөө тэрийг мэдчихгүй, сонирхчихгүй зүгээр хэд хэдэн гол юмнуудаа яриад тэгэл цацаал тэгэл дуусахгүй. Тэгээд ерөөхдөө хаанаас энэ чанартай мэдээлэл авах юм бэ гэх юм бол одоо Монголд энэ тренд болсон байгаа. Тэрийг чи ихлүүлсэн нэг нь. Тэгээд YouTube дээр одоо олон улсын хөрөнгийн зах зээл, улс төрийн байдал тэрэн дээр одоо би жоохон тэргүүлж ах шүү байна. Тиймэрхүү хүмүүсийг дагах хэрэгтэй. Тэ. Ер нь геополитик ярьдаг хүн болоод ганцаараа таалаа юм л та. Хөрөнгөний зах зээлтэй холбож ярьдаг юм бол. Яг гэх юм бол миний замаар явж байгаа хүмүүс нь Монгол баг байхгүй байхгүй. Олон нийтээс хөрөнгийг удирдах байгаа. Олон улсын хөрөнгө оруулалт хийдэг. Монголын хувьцаа бараг тоохгүй. Тэ? Доллар, мол, валют, тэ? Америк хөрөнгөний зах зээл гих мэдэрчлээ. Тэ? Тэгээд хөрөнгө оруулалтын шинжээж, хөрөнгө оруулалтын компанитай. Тэгээ энэ бүх одоо энэ газрын модноос би одоо масаа ингээд татцсан над шиг одоо энэ газрын мод ухсан хүн байхгүй болохоор яг миний төрлийн контент хийдэг хүн баг байхгүй байхгүй. Хэд хэдэн хүмүүс дөөрөөгаад үтсэн байлээ гэхдээ чадахгүй. Яагаад гэх юм бол асуултууд нь өөр байхгүй. Тэдний амьдралын чаленжууд нь өөр. Тэд нар юу гэж яах юм бол эдрээ юм уу новшин одоо 100,000 дагчтай болсон юм чинь тий би яг адилхан сэдв гусаад яриад эхэлчихвэл би бас 100,000 болох юм байна. Үгүй. Тэр шал буруу үнцэг байхгүй. Гэхдээ яг над шиг тий энэ надаа $10,000 байна, $50,000 байна, $1,000 байна.
Тэ Монголын хөрөнгө оруулалт тиймэргүй байна, доллар хөрөнгө оруулалт тиймэр байна. Хаашаа хийх ёстой юм бэ? Тэр яг адилхан аян замаар явах юм бол баг надтай адилхан хөрөнгө оруулалт хийж контент хийж эхлэх байхаа. Наад ч өстө сонирхолтой онцгой. Нэгэнт одоо мэдээлэлтэй холбоотой асуултыг асуусан учраас одоо 2021 онд монголчин тэр чигээрэл койны давалгаанд ингээ бодлоо шүү дээ. Тэгээд өөрөө ч тэр үед бас койныг ерөнхийдөө би бол хизээч койн яахгүй гэсэн. Гэтэ нэг койнтэй бас 100 тавсан тий. Эсэргүүцчихсэн. Нэг койн л бол ороод гарсан. Хударсан би өөрөө тий. Койн дотор оролцоогүй найзынхаа койныг жоохон дэмжсэн. Тий. За тэгж ярил зөв юм байна тий. За окей. Тэгэхээр ямар ч байсан тэр үед бол за найзынхаа койноос бусдын ингээд байсан. За найз байсан. Найз байхаа болцсон. Найз байсан. Тэрийг хоёлаа ярина. Найз байсан хүнийхээ койноос бусд койныг ингээд ярил. Монголд 100 гаруй койн гарсан баг тухайд. Тэгээ өнөөдөр нэгэн ч сэхэний тасагт байхгүй байна. Тийм учраас тэр үед бас таны нэг ганц хоёр постуудыг би гүйлгэж харлаа л та. Тухайн үед ч харжсан. Өнөөдөр ч бас гүйлгэж харлаа. Ер нь бол нэлээд сайн судалж байгаа даараа энэ бол coin бол эрсдэлтэй хөрөнгө оруулалт шүү гэд хэд бод хэлсэн байна. Тэгэхдээ өнөөдөр яг хэн үнэн хэлвэ гэдэг нь бол ингээ хүмүүсийн нүдэн дээр харагдчихлаа. Тэр өнөөдөр энэ Монголын coin-ыг бол яриад одоо хэрэггүй болсон. Крипто валют гэдэг энэ зах зээлийг олон улсын зах зээл. Одоо таны өнөөдрийн байр суурь тэгвэл юу вэ? Биткойн яах юм цаашаа? Хөрөнгө оруулах нь зүйтэй юм уу? Биткойныг нэг талаас ойлгож байгаа. Яаж байгаа юм бэ гэх юм бол Иран улсад биш үү? 1 киловаттын өртөг бараг 1 цент. Окей, цэглэн амар хямдхан. Иранд чи биткойн олборлох юм бол 1 биткойны олборлтын өртөг $30,000. Тэгээд шууд интернет дээр чиний нөгөө койн гараад ирж байгаа шүү дээ. Хил хязгаар экспортлон бараа контейнер гайлмал ерөөсөй байхгүй. Чи тэр хэдвч дотороо биткойноо хаанч зарч болно. Тэгээ Иран юу хийж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө нефтэ олборлож байгаа. Хаягдлаар юу гарч байгаа юм бэ гэх юм бол газ гарч байгаа. Окей. Тэгээ газ боловсруулах дэд бүц Иран тийм амар сайн хөгжөөгүй. Тэр нефтний талбайгаас зүгээр ингээ хаягдл газ гарч байгаа хөө. Тэрийг баг өнгөө шахах өгж байгаа. Тэгээ тэнд хүмүүс юу хийж байна гэх юм бол улс төртэй холбоотой хүмүүс бас юу хийж байна гэвэл тэр газыг аваад шатаагаад генератор ажилуулад биткойн олборлоод тэргөөр биткойноо тэгээ Дубай, Хонконг руу явуулаад тэндээ цахилгаан эрчим хүчээ доллар болгож байгаа байхгүй юу. За Оросд 1 биткойн олборлтын өртөг бас ойролцоогоор $50,000. Оросд юу хийж байна гэх юм бол яг адилхан. Тэ? Яг газны талбай дээрээ ерөөсө зөөх хэрэггүй, газны хоолойч барих хэрэггүй, боловсруулах хэрэггүй зүгээр газараасаа гараад шууд түлээд биткойн олборлож байгаа. Тэ? Тэгээд ерөөхдөө энэ эрчим хүч, газ, нефт хямдхан гарч байгаа улсууд яг тэгж байгаа. За Хятадд бас юу хийж байна гэх юм бол Хятад улс нөгөө capital controls гаргацсан байгаа байхгүй юу. Тэр юу юм бэ гэх юм бол чи одоо Хятад иргэн тавина. Чам нэг $100,000 байна. Тэрийг Монгол руу явуулъя. 50,000-аас дээш юм чинь чи улстай мэдүүлэг өгөх ёстой. Тэгээ гаргахгүй чиний мөнгийг. Окей. За тэгээд гэхдээ чи хамаг мөнгө Хятадтай мөнхрүүлмөргүй байна. Тэ? Яах вэ? Тэгээ хэдтүүд юу хийдэг юм бэ гэх юм бол ойрхон байгаа цахилгаан станцтай хэлцэл хийгээд юана аваад цахилгаан худалдаж аваад хямдхан үнээр эсвэл үнэтэй үнээр хамаагүй. Тэгээд тэр цахилгааныг юан буцаагаад цахилгаан болгоод цахилгааныг биткойн болгоод тэгээд Дубай нисээд мөнгө гаргаж байгаа байхгүй. Окей. Тэгээд биткойн юу юм бэ гэх юм бол энэ далд мөнгөн шилжүүлгийн систем болсон байгаа. За тэгээ Америкчууд бас энийг харчлаа л да. Тэгтээ зогсоож чадахгүй. Тэгээ хятад энийг бүр төгс харсан байгаа. Хонконг бол одоо криптогийн том биржийн томоохон орн болж байгаа. Тэгээ хятад юу хийж нэ гэх юм бол энэ Америкаас олсон байгаа доллароо засгийн газрын үнэт цаасаа юу хийж нэ гэх юм бол далд банкны системд оруулаад тэгээд тэргээр дамжуулаад биткойн аваад тэгээд Иран хятад тэ Орос Хятад хоорондоо энэ валютын шилжүүлэг хийж байгаа. Тэгээ юу ашигладаг юм бэ гэх юм бол крипто валют, Tether ашигладаг. Тэгээ банк Америкийн Swift системийг ингээд тойруулж байгаа байхгүй. Тийм хэрэгцээ байгаа. Номер 1 хэрэгцээ. Bitcoin, Tether. Гэхдээ биткойны өсөлт яг сайн ойлгохгүй байна. Тэ? Хизээний цагт
хамгийн сүүлийн биткойн авмаараа хүмүүс нь авцсан байна. Тэгээд навсун би одоо жишээлбэл биткойны short position дээр позиц нэмж байгаа. Тэгээд BITI гэсэн юм байгаа. Тэр нэрээ би 7 хоног болгон $1,500 хийж байгаа. Биткойн нэг 140,000 140,000 руу явах магадaltaй. Тэгээ эзэнийг цагт нурч байхгүй. Тэгээ тэр хүртэл би ингээд аваалаа. Тэгээ магадгүй 50-60,000 $40,000 унахаараа би мөнгө 3-4 нугалч магадгүй. Тийш ингээд хийгээл байгаа. Тиймэрхүү л үзэл бодолтой. Гэхдээ биткойн одоо тэр мөнгө угаах, далд эдийн засгаа ингээ мөнгө шилжүүлгийн хэрэгслээсээ гадуур өөр функц байхгүй. Хүмүүс технологи байна гэж яриад байна. Софтвер технологийн үгүйсгэж байгаа. Үгүйсгүй байгаа хэрэгцээ байгаа штэ. Амар том хэрэгцээ байгаа. Америкийн санкцыг тэ хүчингү болох амар том функц. Супер номер 1 функц тэр. Тэгээ мөнгө угаах функц. Засгийн газраас тэр одоо засгийн газар юу юм бэ гэх юм бол нэг паразит штэ. Тэ? Одоо нөө паразит юу ойлгохгүй юм бэ гэх юм бол одоо жишээлбэл хоёлоо нэг паразиттай боллоо гэж бодъё л та. За одоо 50-аа амьд үлдэх хэвээр, эдрээ амьд үлдэх хэвээр. Тийм учраас тэ зохистой хэмжээгээр 50-аагийн цусыг идъя, эдрийн цусыг идъя мэдэхгүй байхгүй юу? Тэ? Ингээл өдөр болгон уун, чөмгийг чинь сороод аавн, хөдөлгөөнгөө болгон имлэг твтээд за чи үхсэн ч яадгийн тэ хамт үхнэ. Гэхдээ үхсэн ч яадгийн хүртэл нийддэг байхгүй юу? За тийм хулгайч хүмүүсээс тэ Монголтой адилхан, Америктай адилхан, Италитай адилхан бүгд таасайгүй тэр засгийн газрын паразитууд байдаг байхгүй юу? Тэднээсээ мөнгөө нуух том функц байгаа. Амар том функц. Тэрнээс гадна надад юм харагдах байхгүй. Тэр функц бол гинт гараад ирсэн. 2012 16 онд нэг сүртэй байгаагүй байхгүй. Гэхдээ одоо засгийн газрууд иргэний керманыг илүү ухаж байгаа. Тэгээ илүү их татвар авч байгаа. Татварын байцаагч ингээ хүмүүсийг дарамтлж байна. Тэгээд ер нь бол засгийн газар одоо манай Монголын засгийн газар 2010 оноос өнөөдөр хүртэл төсвийн орлого одоо хэд нугарсан бэ? Тэгсэр нэ дандаа алдагтай яваад байгаа байхгүй яг ингээд ширээн дээр байгаа хоолыг дуусгасан ч ширээний доогоор хоол байгаа юм бол идэн хөргөчлөгөө ороод идэн ферм руу ороод амьд малын бүгдийг идэн зүлгийн ч идэн шорогийн ч идэн бүгдийг дуусгадаг байхгүй. Тийм мотивацтай тийм функцтэй хүмүүсээс хөрөнгөө хамгаалах арга нь энэ биткойн амар том хэрэгцээ. Гэхдээ энэ бол нөгөө засгийн газар одоо иргэдийн эсрэг явж байгаа хөдөлгөөн ойролцоон өнгөрсөн 20 жилийн хугацаанд хурц болж байна. Сүүлийн жилүүд бүр амар хурц. Тэгээ хизээний цагт энэ экстрем хөлбөр болоод тэгээ хүн болгон ерөөд засгийн газараас мөнгө нуугаад эхэлнэ. За тэгээ тэрний дараа иргэдийн бослого болно шүү дээ. Тэ. Монгол койнууд дээр нэгэнт одоо койн хүнс юм шиг асууч. Ер нь одоо энэ Монгол койнууд руу мөнгө оруулсан хүн эргэж авах найдвар юм байгаа. Байхгүй. Одоо үгүйс мартсан дээр. Уусаа бүгдээрээ мартсан бах уу. Одоо монголчууд мартдаг штэ. Жидууга мартдаг. 4 жил болж байна. Нүүрсний хэрэгэ мартдаг. Одоо манай оюун эрдэнэ сайд өнгөрсөн огцорсон 3 сарын дараа бас мартчих штэ. Окей. Түрүүн та ийм хэлсэн штэ. Найзынхаа coin дээр би ингээд дэмтсэн. Гэтэ хударсан ингээд. Өөрийнхөө тэрэн дээр хударсан үйлдэл бол хүлээн зөвшөөрч байгаа юм штэ. Тий. Тэгэхээр одоо энэ дээр нэг ийм зарчмын зөрүү гарч эхэлж байна л та. Одоо чинь тухайн үед таны хувь хүний ч үзэл баримтлал бол за энэ coin бол худлаан байна, энэ бол явахгүй байна гэдгийг мэдж байгаа шүү дээ тийм. Та чинь тэр бараг 4 жилийн өмнө гэдэг чинь үжээ бараг 13 жил хөрөнгөний зах зээл дээр ажилласан туршлагатай. Гэтэл найз байхаараа тийшээ хамтарчтай юм уу? Би тэр coin-аас ямар ч ашиг аваагүй. Нэг ч хүрэг аваагүй. Тэ. Цагдаа дээр бас намайг 2 удаа шалгасан юм. Тэ. Тэр хүмүүс тэ одоо бачин бит хоёр ерөөхдөө муудалцаад эхэлсэн байсан. Ерөөхдөө би өөрөө тусдаа гараад өөрийнхөө компани хийгээд эхэлсэн байсан. Яагаад гэх юм бол жоохон тиймэрхүү болцсон байсан. За тэгээд нэг орой идрээ уулзгээд тэгээ баахан пи авчирсан. Тэр намайг найрч байгаа хгүй миний өгшөө. За тэгээд ингээл би үнэнч байна. Чи намайг мэдэн штэ. Би бусдаагаа адилхан бишээ. Би өстө хөрөнгө оруулагчаа хүндэлнэ. Тэ хэд нугалнаа, мен шаана, менда туслаач гэл оройжоо найрсан. Тэгээ манай үеэл дундуур нь орч ирээд намайг хажууд чинь та намайг идрээ. Тэ битгий. Тэгэл би гинэн тэнэг. Тэгэл за окей. Дэмжиё туслая.
Тэгээ өөр нэг найз надад юу зүйлсэн бэ гэх юм бол найз чинь талх барьж байгаа юм бол талхыг авна штэ гэд нэг ярьж ирсэн. Тэгэл тэгээд постн дээр юу би тавьсан нөгөө Facebook дээр би тавьсан. Бид хоёрын ярилцлага подкаст дээр нэг удаа гаргасан. Тэн дээр юу хэлсэн бэ гэх юм бол боломжтой байгаарэ. Дээшээ өсрөөд нэг сайт хүргээр аваарэ. Тэгээд томоохон сургууль руу хүүхдээ явуулдаг юм бол авчих яагаад гэх юм бол төлбөрөөсөө суудгаж болно. Гэ ерөөхдөө тийм пост тавьсан. Жохон тий. Тэгээд хамгийн том нөлөөсөн юу юм бэ гэх юм бол Бачингийн амлалт мань өөр. Тэгээ бусдаас мань өөр шүү. Тэгээ бусдаас хамаагүй амар байж таарлаа тий. Тэгээ би та хоёрыг бол сайн мэдлгүй яг Бачингаас сайн мэднэ, таныг сайн мэднэ. Тэгэл 2019 онд та хоёр маань өөрөө 2019 онд анх танилцж байсан баха тий. Тийм би өөрийнхөө подкастаар дамжуулаад Бачинтай танилцсан шүү дээ. 19 он шүү дээ. Тэгээ сайн мэдлгүй яг Бачинтайгаач би бас холбоотой байдаг. Тэгэр одоо ч гэсэн үү? Холбоотой байдаг мэдээж аяас мэддэн шүү дээ. Яа. Тэгэхээр энэ дээр зүгээр юу асуух гэдэг юм гэхээр за болсон процесс дээр нарийн гүнлүү бол Бачин Монголда үрээд ир. Окей. Монголда үрээд ир. Байцаалтаа үг. За юу. Тэ? Цагдаа дээр угаас чамайг хайжлаагаа. Тэгээд тэр амлалтаа биелүүлэхгүй юм бол хулчхар амтан шиг Таиланд юм уу Америкт. За юу. Тэ эр хүн шиг бай. Хүмүүсийн мөнгө авсан бол нүүр тул. Мөнгө чинь бас нэг сайн юм байгаа байхгүй юу? Цутаагүй. Тэ? Хэм блэ идрот тэ? Алга болцсон. Ирхмэ хариуцлага өөрөө явсан шүү дээ өөрхөн талаа. Тэ. Тэ. Бачин бол зүгээр чив чимээгүй. Зүхтцсан. Холчхор. Тийм байж болохгүй. Одоо ингээд бизнесийн хамтралууд байна л да. Одоо жишээ нь саяны дан ганц Батчингийн гихэлтгүүгээр таны хувьд одоо 2010 онд там богдоос эхэлсэн. За там богдын Баатар сайхан захиралтай бол нэлээд хулан захиралтай. За дараас нь ардын одоо гаавыг захиралтай. За тэгээ Apex те. Тэгээд өнөөдөр ингээд баг өөрийнхөө бизнесийг өөрийнхөө компаниг байгуулаад 100 хариуцаад явж байгаа шүү. Өнгөрсөн лүү хоёулаа түр хугацаанд ингээд харъя. Өнгөрсөн 15 жил рүүгээ. Энэ олон хамтралууд донд яагаад ингээд богино хугацааны настай байгаад байна те. Тэгээд энэ хүмүүст асуудал байна уу? Танд бусдын алдааш. Танд асуудал байна уу? Магадгүй өөрөө нэг юм сурсан л ахaltaа юм хамтралуудаас. Тийм бол та нэг тэр энэ бизнесийн хамтрагчаа сонгоход ийм дээр анхаарчвал зүгээр юм байлаа шүү. Би одоо эргээ харахад амар том хичээл авсан гэвэл юу хэлэх вэ? Алдаанууд нь бүгд минийх. Яг гэвэл миний амьдрал тий? Тэгээд хамтрлууд нь бүтэхгүй байгаа хайрын цаг болсон. Мөнгө зүнг хувьцаа хувь ерөөхдөө өнгүүдэж байсан. Харилцаа муудсан, шүүх мөөх гих мэд шиг юм болж байгаа. Тэгэл ер нь бол амьдрал дээрээ чиний тавилан, чиний хариуцлага баггүй. Миний буруу. Тэ. Данна миний буруу. Хамтрал дээр байна шүү дээ. Хамтрахгүй байсан зүгээр. Өөрөө л хийж юу? Тэ. Энд чи багийн тоглолт авахгүй бол юм бүтт юм уу? Одоо түүхэн яваад үзэх юм бол окей хамтарч болно тий. Гэхдээ нэг юм байгаа нөгөө бүр ингээд Чингис хаан, Жамуух хоёрын юу байгаа штэ. Тэнгэрт ганцхан тий. Тэр л юм байл. Тий. Ерхий захирал main founder 50-аас дээш 60% хувь эзэмшдэг хүмүүс тэрүүгээр эхлэх хэвээр. Миний зүгээс. Тэгээд тэр хүн ихэвч хариуцлага хүлээж аавна. Тэгээд дараа нь компани болоод ирээд гадны хөрөнгө оруулалтны институт болоод ирнэ штэ. Тэгэх юм бол нөө тууц мууц маргаан шийдвэрлэх институт болоод ирэх юм бол нөө маргаан шийдвэрлэдэг механизмуудтай болоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд янз бүрийн хороонууд гарч ирж байна. Хувьцаа эзэмшний хурал тууц мууц дээрээ ингээд гарч байгаа байхгүй юу? Гэхдээ стартап дээрээ юу юм бэ гэх юм бол зүгээр personal relationship, хоёр хүний харилцаа, итгэлцэл. Тэгээд тэрэн дээр ингээд муудаад ирэх юм бол тэгэхээр энэ хамгийн чухал зүйл нь хамтрах хэрэггүй л гэж юм шүү дээ. Би одоо бүх компаниудынхаа доор хаяж 66%. Дийлэнх хэрэг мэдлийг өөртөө аваад гэж юм те. Дийлэнх хариуцлага. Хариуцлага. Тэгээд үүрэг. Yes. Тэгээ би дийлэнх ажил хийнэ. Okay. That's okay. За хулан захирал бол одоо Монголын маш том одоо лидерүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр хулан захирлаас та хамгийн чухал сурсан хоёр юм нэрлэгийг үлгэй.
хулан захирлаас сурсан хамгийн том юм юу юм бэ гэх юм бол боломжоос бити боломжоос бити хүн шиг одоо айгуу сонирхолтой хүн болгон одоо хулан захиралтай уулзч чад захилаа гүн ингээл нэг жоохон ингээд бүгтийгээд ингээл явдаг гэсэн баггүй. Идрээ болтой айтайхан шүү. Тэгэл одоо Европын EBRD 90 чи танилцуулга хийж болох юм уу? Хийлтэй. Тэгээ хулан захирлаас юу сурсан бэ гэх юм бол баян хүмүүс бүтээмжтэй хүмүүсийн бүтээмжийг нэмээ. Тэдний амьдралыг хөнгөвчл сурсан. Тэгээ хулан захирал бас хэлжсэн. Идрээ байнгын орлого чухал шүү. Би өөрөө чаднаа. Тэгэл болгоомжтойгаараа идрээ тий эйгүү томроод ирэх юм бол тий хизээний цаг газар буцаага хүрдэг юм гэл янз бүрийн тим юмнууд их юм сурсан. Тэгээд хулан захирал надаа амар том боломжууд өгсөн. Амар том хүмүүстэй уулзалт хурал дотор тий чи өдөртөө явчих. Чи танилцуулга тавьчих. Чи энэ ажлаа хариуцах. Амар том хариуцлага надаа өгсөн. Тэгээд яг идрээ одоо би чамд юм заа ямаа гэсэн лекц мэгс юусэн байгаагүй байхгүй. Чи нэг хийж чадах юм уу? Чаднаа. Чадах юм уу? Чи чадах уу? Хийч. Тэ надаа амар итгэл өгсөн. Тэгээд тэр итгэлийн би алтааг баха. Тэ 2010 он 5 богдод дадлах жигчаар орсон тий. Гэхдээ MICC гэдэг компани дотор дадлгаар орсон. Тэгээд Улаанбаатар гурилын төсөл дээрээ би нэлээд ажил хийж ийсэн. Тэгээд нэг 5 богд дотор Улаанбаатар гурилын үйлдвэрлэл дээр хөрөнгө ол босгож байсан байхгүй. Тэгээд нэг хурал болж ийсэн. Тэгээд тэр компани одоо манай компани одоо 5 богдын ажлыг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэр хурал дээр очсон хүмүүс тэр бизнес план санхүүгийн тооцоолуудыг сайн мэдэхгүй байсан. Яг гэх юм бол би өмнөх шөнө бэлдээд явуулсан байгаа учраас тэд нэр тэрийг бүтнээр нь уншиж амжаагүй. Тийм учраас нэг хурал болж исэн баггүй. Тэгээд би хамгийн цаан сууж исэн. Тэгээ хулан захирал баах юм асуугаад за энэ юу гэсэн үг, энэ юу гэсэн үг, энэ юу гэсэн үг гэдэг хүмүүс гэл те. Яг гэх юм бол би өөрөө жоохон удцсан болох миний ажил яг цаг хугацаанд болоогүй. Тэгээд шүн явуулсан. Тэгээд ганцхан би хариулаад явцсан байхгүй нэг 20 минут ингээд гурилдсныхаа дараа за идрээ чи хариулчих гээл тэгэл би шууд англиар яриад дараараа ийм очтой дараа гээл тэгэл баг тэр хурал дотор хулан захирал бит хоёр ганцаараа ингээд яриад дууссан байхгүй тэгээ хурал болсны дараа хөөе чи юм бэ гэд надаас асуудаг тэгэл намайг идрот гэдэг гэсэн яа чи энд хэр удаа ажиллаж байгаа 3 сар чи өмнө юм ажил хийж ирсэн мүү үгүй. Тэгээд хулан захирал амар сонирхолтой бас чиний цалин хэдий. Тэгээд би энэ дээр амар том алдаа хийсэн. Миний цалин би дадлагын оюутан би 120 мянган цалин авч байгаа гэсэн чинь. Юу? Шууд Германаас гарын нөгөө нэрийн утсаа надад заалга. Тэгэл ерөөхдөө тийм болсон. Тэгээд тэгээд ажилд орсон юм шүү дээ. Тэгэл за идрээ ийм төсөл чи бич чадах уу? Чаднаа гэл тэгэл төсөл бичээд эхэлсэн юм. Одоо 10 оноос хойш 15 жил өнгөрсөн байна. Тухайн үед 120 мянга цалин. За сарын орлого. Өнөөдрийн сарын орлого хэд дэх болсон бэ? Та ингэ барагцаар хэлвэл. Одоо ялах хэвээр яадаг юм бол хөрөнгө оолтын өгөөж гэсэн юм байгаа. Хөрөнгийн үн цэний өсөлт гэсэн юм байгаа. Тэгээ кэш орлого гэсэн юм байгаа. Аль нэг асуугаад байгаа. За кэш дээр. Тухайн үед одоо жишээ нь ямар орлоготойсэн тэгвэл 10-нд сарын орлогуудад дуртай. Орлого байхгүйсэн шүү дээ. 120 мянган цалин байсан. Автобусны мөнгө тэгэл байхгүй шүү дээ. Өөр юу ч байхгүй. Орлогыг хөсөр авах. Тийм, игчэнд амьдэрдэг байсан шүү дээ. Тийм. Тэгвэл одоо тэрийг би тэр үнцэнтэй дүүцэх юмтай л харьцуулъя. За өнөөдрийн тэгвэл бэлэн мөнгөний орлого. Яг нөгөө цалин майлын янз бүрийн юм татварын өмнө ойролцоо нэг 160 сая. Сарын нөө? Тийм. Зөв кэш данслуу орж ирдэг. Татварын дараах нэг 115 сая баха. Тэгээд цаанаа бас нөгөө үл хөлөхүүд байгаа, хувьцаа байгаа. Тэгэх юм бол тэгэл нэлээд том тоо гараад ирчих. Би чи үсэх юм бол би бас дансны уулга үзүүлж болно. 1000 дахих болсон юм шүү дээ. 10 жилийн дотор. Зөвхөн бэлэн мөнгө нь. Яа тэгээд төгрөгийн инфляц хасчих. Тэгээд 300 дахин өссөн гэх юм уу да. Вау. Окей. За тэгвэл энэ дээр би энийг ганц юм асуу. За ингээд 300 дахин ч байна, 100 дахин ч байна. Ямар ч амар өссөн дээ, тий. 300 1000 өссөн байна. Тэгвэл тухайн үеийн там бөгдөд анхаарч байсан идрот гэдэг залуу өнөөдрийн одоо миний үүдээс хараа сууж байгаа энэ хоёр хүний хувьд өөрчлөгдөөгүй зүйл юу вэ тэгвэл? Огт өөрчлөгдөв. Банк юмыг судалдаг. Сониуч цан. Тэгээд банк ажилладаг. Би там бөгдийн офис дээр хасаа бүтсэнд очдөг байсан, хаяа хончдөг байсан. Тэгээ өглөө
эрт очдөг байсан. Орой 9-10 гээд тардаг байсан. Тэр бол яг адилхан хэвээрээ. Тэгээд хулан захирал надаа ингээд даалгавар өгдөг. Тэгээ яг санжийн нэг 4 сарын үеэр байсан. Даалгавар өглөө би хийлээ. Дараагийнх өгч өөр юу байна? Одоо юу хийж болох юм? Одоо юу хийж болох юм гэсэн чинь итрээ ямар ядаргаатай юм чи гэртээ яриач гээл. Хийх юм байхгүй зүг одоо яв гэл. Тэр үед та ингэж бодож байгаа юм уу? Одоо жишээ нь өнөөдөр их шиг ч юм уу залуучуудын боддог болж. Би яагаад энэ хулан захирлыг барьжуулаад байгаа лээ? Би энэ өөр хүний бизнесийг томруулад байна шүү дээ. Би юм болио гэж бодож байгаа юм уу? Ноо, үгүй. Ерөөсөө тийм юм байхгүй. Амар их юм сурч байсан болохоор. Тэгээ би өөрөө юу ойлгож авсан бэ гэх юм бол тэр айгүй хурдан ойлгоод авсан. Яг гэх юм бол 100 сая доллартай тэр бөмбөг хүмүүстэй уулзж байгаа Европын сэргийн EBRD, ADB янз бүрийн амар хүмүүстэй уулзж байгаа байхгүй юу? Тэгэл хурал дээр юм байх хэрэгтэй юм байна. Ингэж ярих хэрэгтэй юм байна. Бие барьж хэрэггүй юм байна. Жохон фаны байж болох юм байна. За танилцуулга тавилаа. Тэгээ оройны зоогон дээр Баатар сайхан захирал байна, хулан захирал байна, Азийн хөгжлийн банкын нэг том гар байна. Тэгэл ингээл хоолойдээ суши идээд эсвэл нэг элчин сайд нь ирж мэрээд тэгээд намайг урьж байгаа байхгүй. Тэгээ би ингээд гэл тэр бомб ингээл 120 мянган. Тэгээд нөгөө амар сонирхолтой төслүүдээр ажиллаж байсан шүү дээ. KFC Монголд оруулаад, Pizza Hut, Улаанбаатар гурилын үйлдвэрлэлд томсгосон Toyota автомашин тэгэл нэлээд олон төслүүдээр ажиллаж байсан болохоор амар их юм сурч байсан байхгүй. Яг практик дээр. Тиймээс тэр бодол надад нэг ч орч ирээгүй. Одоо та хоёр юм нэрлэж ш тухайн үед огт өөрчлөгдөв. За сониуч байдал те судалдаг. Тэгээд нөгөө ажилсаг нөгөө workaholic амар их ажилдаг гэдэг. Тэгэхээр энэ сониуч байдлын аливаа юм ингээл бүр гүн рүү норт судалдаг энэ зан характер чинь юунаас эхэлтий? Ямар нэгэн тэнд өвдөлт байна уу? Энэ одоо та ч хэдтэй л анаас 39. Одоо нэг сарын дараа 40 хүрлээ. 40 хүрлээ. За хүмүүс ер нь бол 30-аас хойш гараад нэг газараа олон жил ажилласан хүмүүс бол тэгэл 5 дахьтай бүстэй ороод юм шинэ юм сурах, судлах, өөрийгөө задлах, өөрийгөө эвдэх тэр юм бол улам алсран голддог штэ. Та одоо 40 хүрчиж энэ зан чанар чинь яаж байгаад байна? Яг өөр аргаараа хариулаад үзчихье заяа. Нэг томоохон хөрөнгө олт амжилттай болоод нэлээд сайхан мөнгөтэй сууж ирсэн. Тэгээд би за окей одоо тэ хүмүүс ийм том хөрөнгө олт ашиг авсныхан дараа яадаг юм бэ гэх юм бол жоохон амарч авдаг. Тэ. Тэгээ би амарсан. 2-7 хоног амарсан. Тэгээ бараг яригчин болж байгаа юм. Тэгээ лагер дээр суугаад тэгэл аягүй сонирхолтой эхний өдөр дэлгүүр ороод 1 пи аав. Маргааш нь 2-ыг аав. Дараа өдөр тэр дэлгүүр л орохоос 2 пи аваад байгаа юм чинь ичээд эхний дэлгүүр дээр 2-ыг аваад өөр дэлгүүр ороод дахиад 2-ыг аваад тэгээ сүүлдээ өдөр суугаад 6 пи ууж байгаа байхгүй. Тэгээ жин нэмээ тэгээ ингээ манарцсан ингээ сэрж байгаа. Тэгээ what the fuck юу болоод байгаа юм бэ гэд. Тэгээд мэдгүй генетик байж магадгүй. Тэ дандаа ингээ дотроо нэг гэл яваад байгаа. Таны IQ ч хэдий? 3 удаа тест өгсөн. За. Тэгээ 122, 128, 132 гарч ирсэн. Тэгэл ер нь бол нэг 128 баха. Яг гэх юм бол би 130 хүнтэй уулзсан. Надаас хамаагүй хаа. Тэр 130 биш ээ. Би тэднээс тэнэг. Гэхдээ надад юу байгаа юм бэ гэх юм бол зогсдог. Ажилсан гэдэг дээр нь лавшруулаад тасаа. Одоо ингээд таны бичлэг болгон дээр YouTube-ийн бичлэг болгон дээр дундуур ингээд зар сурчлаа явдаг шүү дээ. Өөрийнхөө сургалтыг сурчилдаг шүү дээ. Тэн дээр за хурууга уншуулж байна. Би ч яг мэдчихээн гэдэг. Тэгээд залуучууд ингэж тэр чинь жоохон хурууга уншуулахыг чинь хүн дуртай ажиллаа ол гэдэг энэ хит гоё түүх сонссоор байгаа жоохон төөрөөд байгаа юм шиг надад санагдаад байна. Залуучуудад жоохон болгоомжлуулаад танаас асуухыг нэг залуучуудад хандаж энэ юугаа дэлгэрүүлж тайлбарлаач гэж. Залуучууд ингэж бодоод байдаг юм шиг байна лээ. Жишээ нь ингээд одоо тань шиг контент хийдэг хүмүүс та нар дуртай юм аа хий. Хурууга уншуулж байгаа надад ажилласаа бол те. Гар өөр юм аа хий. Өөр юм потенциал нэ гэд. Тэнгүүд нэг сан завтай байх юм шиг бодоо те. Өглөө хэд бас те өглөө 8:40 шуруу уншуулдаг гэсэн л 10 хүртэл сайхан унтж байгаа нэг 11:40 чаад хүссэн цагтаа ажиллаад за Таиланд өвөл цагт бол Таиланд яваа Таиландаас ажиллаад ийм 30 хүрээгүй байж ич дөнгөж 20-д ажлын байран дээр 2-3 жил болж ижиж ийм нэг өөртөө маш их тийм тав тухтай орон зай өгөөд тэгээ тэрийг өөрөө би дуртай ажил олцсон гэдэг ойлголт руу зөвтгөх гэдэг. Тэгэхээр одоо би зөв асууя л та. Та өнөөдөр дуртай ажлаа олсон байгаа юу? Дээ. Дуртай зүудж чинь гэж байгаа чинь. Миний ажил биш үү? Энэ ажил биш үү? Ажил биш. За дуртай юм аа. Юусаа ажил биш байхгүй. Окей. Тэнгүүд
дуртай юм олцсон хүн болвол 7 хоногийн 7 хоног ажиллаад шүү дээ. Харин завгүй байна гэдэг шүү дээ. Бүр илүү. Тэр энэ дээр миний асуултанд энэ дуртай юм олно гэдэг нь яг цаана юу яриад байгаа. Хуруугаа уншуулахаа болно гэдэг нь цаана яг ямар эрхчлөө. Эргүүлээд юуг тэр хүнд өгөх, эргүүлээд тэр хүн үнэхээр өөрөөсөө юуг золиослж чадах гэдэг юм хэлээд байгаа. Окей. CTS гэдэг content creator гэж юм мэдгүй. Окей. CTS-ийг харахаараа миний амар дургу хүрдэг юм. Окей. Хаяа бас анх удаа харсан чинь бас ингээд жоохон дурсаад би нэг 6p ууцсан байсан. Нийлээ халцсныхан дараа зүгээр манууны контентыг хараад тэгээд нэг жижигхэн нулимс гойчсан байхгүй. Яагаад вэ гэх юм бол CTS дургу ерөөсөө биш заяа. Гэхдээ би өөрөө хүүхэд байхдаа амар компьютер тоглоом тоглодог байсан. StarCraft, Warcraft бүр Европын хэмжээнд, Европын топ 5-та орсон байсан. Тэгээд тэмцээнд ороод хожоод 2 дугаар байр, 3 дугаар байр, 1 дугаар байр ороод нэг дэлгэцтэй, нэг процессор, нэг график карт, нэг маус, keyboard янз бүрийн тим хождог байсан махуу. Тэгээд тэр eBay дээр зардаг байсан. Тэгээ ээжтэйгээ ингээд ярьдаг байсан махуу. За миний хөө одоо удахгүй сурвалж төгсөх мэнэ чи юу их юм бэ гэсэн чинь би мэргэжлийн компьютер тоглоомч болно гэсэн чинь. Юу гэнэ. Жоо хаална шүү. Гэт тиймэрхүү юм байсан байхгүй. Тэгээ одоо ингээд CTS харах юм бол ягаад нулимс гойчсон бэ гэх юм бол 20 жилийн дараа би төрсөн бол тий CTS-ийн үеэр төгссөн бол би энэ эдийн засаг хувьцаа хөрөнгөний зах зээл ерөөсөө ихгүй баха. Би яг одоо стрим хийж байгаа. Компьютер тоглоом тоглож байгаа. Starlink госцсон. Яг гэх юм бол ping амар чухал тий. Тэгэл одоо Roblox ч юм уу янз бүрийн team тоглоом тоглож байгаа байхгүй. Тэгээд компьютер тоглоом амар чухал байсан миний хувьд. Тэр StarCraft дээр би ингээ ялагдаад байгаа штэ. Анх удаа ингээ тэр амар сонирхолтой нөө 99 онд StarCraft гарч ирсэн. Тэгээд интернет байхгүй. Найзуудтайгаа хаяа нөө компьютероо зөвгөөд нэг LAN party гэдэг. Одоо чиний ах нар ингээд бүүмрүүдийн яриа шүү заяа одоо. Бид нар ингээд ээжээс гуйгаад компьютероо зөөдөг байсан. Тойруулаад заяа. Тэгээд бүгдээрээ процессор дэлгэцсэн ингээ машин дотор игээд нэг найзандаа ингээ цуглаад 6-8 улаа ингээд LAN party 3 өдөр хийдэг байсан. Тэрнээ би ингээд тэмцээн найзуудын донд тоглолт би ингээд дандаа ялдаг байсан байхгүй. Баатар номер 1. Тэгээд нөгөө интернет гараад ирсэн. Тэгээ би яг санжийн нөгөө StarCraft-аар интернет ороод амар сонин заяа ингээд чат оруулж байгаа. Hey гэл. Ингээл сайн уу гэл. Тэгэл нөгөө Шинков юм чинь чи хаанах юм бэ? Where you from гэж асууж байгаа байхгүй. Гэсэн чи Калифорни гэж ахт. Тэгэл компьютер тоглоом дээр төлөхгүй. You from California? What? Гэл ингээл те. Яг хаана Santa Barbara би яг санжийн Santa Barbara-гаас тоглож байгаа гэл. Тэгэл би өөрийнхөө амар сайн гэж бодсон. За окей, let's play гэл тоглож эхэлж байгаа хгүй. Тэгээд тэр гар наваа арчсан. Бүр ингээд пятнол арчсан гэд. Ваа би ямар сууг юм бэ? Дараагийн тоглолт орсон. Арчигдсан. Тэгээд дотроо ингээд идрээ би амар мундаг ингээд би номер 1 ингээд яваадсэн чи бүр ингээд хог болж байгаа хгүй. Тэгээд identity crisis. Тэгэл стратеги судлаад эхэлж байгаа хгүй. Тэгээд ингээд янз бүрийн арга ингээд за окей миний алдаа хаана байгаа юм бэ? Ягаад ингээд ямар штт цэргүүд нэрээд намайг арчиж байгаа юм бэ гэд судлаад эхлээл асуудал ингээд мэрж байгаа хгүй. Том доктор яг адилхан презентацийг яаж хийх юм? KFC-г яаж амжилттай татах вэ гэж судалгаа яваад байгаа штт. Тэрнээс сурсан баха. Тэгээд манай том хүн одоо дамирн шүү дээ. Roblox тоглоом тоглож байгаа. Тэрнээ Blocks Fruit гэдэг тоглоом билүү. Roblox-ын нэлээд том. Тэгээ манай Дами бас яг адилхан одоо Азийн номер 5-тай сая топ 5-тай дүүл хийгээд ялчих واخ. Тэгээ одоо Европын номер 3 4-тэй ингээд хэдэн Robux мөрицад заяа. Цаана бүр ингээ Robux байдаг юм биш үү? Би болцсон байлээ. Тэгээд тэр мөнгө бооцсон тавиад тэгээ манай Дами хожоод байгаа байхгүй. Тэгээд манай Дами одоо өдөрт 5-6 цаг тэр Roblox-ыг тоглож байгаа. Би ерөөсөө санаа зовхгүй байгаа. Ягаад гэх юм бол зүгээр ингээд тэнэг Farmville ингээд мал заал ингээд тариалан ажил нэг тэнэг юм хийхгүй байгаа. Энэ хулгай чи би яаж барах вэ? Би хаана алдсан байгаа юм бэ? Би хаана сайжрах ёстой юм бэ? Би хаана алдаад байгаа юм бэ? Би хаана сайжрах ёстой юм бэ? Гэт тэр механизм, тэр алгоритм штэ. Би ингээ фейлд чинь яах ёстой. Сайжралтын замаараа явж байгаа учраас би ерөөсөө санаа зовхгүй. Гэрийн даалгаварч асуухгүй. Хүснээрээ. Яг гэх юм бол ялагдаад амар ууртай. Гэл ингээл гарч байгаа хгүй. Тэгэл мотивац нь сэрж штэ. Тэгээ маргааш гэл. Тэгэл хариугаа авсан дараа yes гэл ингээл гарч байгаа хгүй. Тэгээ дараагийн чи.
Тийм учраас тэгээд тэр мотивац одоо маш урт түүхээр ингээ хариулж штэ. Үргэлж нэг урдаа нэг асуудал байгаа. Үргэлж нэг жижигхэн уулыг ингээ давчмаар байдаг. Үргэлж бүтрээд унаад байгаа. Гэхдээ бууж өнгөж байхгүй. Тэгээд тэр бол ганцхан миний асуудал байхгүй юу? Окей. Жишээлбэл одоо хулан захирал тухайд за эдрээ чи KFC аваад ир гэхээсэн бол өөр хүний асуудал байхгүй юу? Тэгвэл би яг ажилтан шиг та цөм хийх юм байна. Би юу ч авахгүй маань. Гэхдээ олон улсын компаниг яаж татдаг юм? Олон улсын компанитай яаж харьцдаг юм? Санхүүгийн модельийг яаж хийх ёстой юм? Презентацийг яаж явуулах ёстой юм? Тэ? Ийм томчууд хүрээд ирэхээр ер нь тэр хурлыг яаж зохион байгуулах ёстой? Тэр миний чаленжуд байсан байхгүй юу? Тэгээ ерөөдөө нөгөө ашиг сонирхол нэгдэжсэн. Тийм учраас энэ хүний ажил би юу ч хараагүй. Тэ? Тэр нөгөө нууцсан байж магадгүй гэх юм уу да. Өөрийнхөө чаленжа өөр хүний чаленж дотор олж авах юм. Тэ? Тэрийг чадахгүй бол энэ муулгаач тэгэхээр тэр бүгд төрөлтөө болгож ийнэ гэх юм бол угаасаа бүтггүй. Тэгэхээр ерөнхийдөө хаанч ажиллаж байсан бай, хаанч одоо байсан бай, хувийн юм хийж гэнэ үү, ямар нэгэн групп компанид ажиллаж гэнэ үү, ямар нэгэн байдлаар тэр дундаас өөрийн хандлагаараа өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө сорих тэр чаленжуудыг хаанаас олж харах гэдэг хандлагын л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр заавал нэг групп компанид тургуу уншуулахаа бэлсэлснөөрөө тэр хандлага нь байхгүй хүн болвол тэгэл ажлаа хаяал тэгэл тэгэхээр миний тэр жоохон доромжлын маягтай контентыг яагаад хийгээд байгаа юм бэ гэх юм бол нөгөө тэр нэг компани дотор ажиллаж байгаа чаленж байхгүй ажлаа үзээ яддаг 0 орохоор бараг 30 минут нөгөө 0-ын суултуур дээр суухаараа нөгөө цусны хэрэгэлт байхгүй болоод ингээ барзаалсан ингээ 0-аас гардаг шүү дээ. Бараг тийм байдалтай хүрсэн заяо. Цайны цаг ингээ туллан сунгадаг. Яг 5 цаг 59 минут ингээ гараад ирдэг. Тийм хүн байлаа гэж бодъё. За тэгээд бурхан минь өдрийн 8 цаг тэндээ ингээ үргэлжлүүлээд хийгээд заяо. Тэгээд тийм новшин юм хийгээд цалин аваад тэр мөнгөөрөө тэ iPhone лизингээр аавна юм уу Ломбард банк бусын зээлтэй гусаад байгаа юм бол тэр хүмүүсийг загнаж авахгүй би. Гэхдээ 5 жил нэг сайхан компани дотор хурга уншуулад сайхан юм сураад алтан тушаалаар дээшлээд чадваруудыг дээшлүүлээд холбоо сүлжээ танилуудаа ингээд дээшлүүлээд яваад хажуугаар нь тэр мөнгөөрөө олигтойхон шиг юм хийгээд за окей одоо өөрийнхөө юм хийгээд үзье. Хасаа бүтсэн би өөрөө юм хийгээд үзье. Тэгээд 20 жилийн өмнө 15 жилийн өмнө өнөөдөр өөрийнхөө юм хийнэ гэдэг чинь одоо амар гой боломжтой болсон байгаа шүү. Чи одоо бас ажиллах уу те. Гэхдээ удахгүй буцаага ажилдаа орно. Гэхдээ чөлөө цагаараа let's do some podcast хийгээд штэ. Тэгээ өнөөдөр шиг ингээ өөрийнхөө эрх чөлөө бүтээх боломжтой үеэр заяа цалингийн зээл, ломбардны зээл, банк бусын зээлээрээ өөрийнхөө эрх 5 жилээ ингээд процент тавиад тэгээд юм сурахгүй газар ингээ хурга уншуулад тэгээд энэ муу захирлыг би баян болгож гинэ гэж гоншгоноо суугаад байх юм бол зүгээр мэ гэж хэлмээр байгаа байхгүй. За одоо яг хариулт авсан. За баярлалаа. Тамбогдод 90-30 хүртлээ та ямар нэгэн компаниудаар ингээ ажиллаад явсан уу те? 34 баха. 34 компаниудаар өөр хүнийг баян болгосон яа. Яг хидтэйгээсээ хажуугаар нь өөрийнхөө потенциалаараа өөрийнхөө ямиг босгож ирсэн. Яг өргөлж нэг хэдэн өөрийнхөө юмудаа хийж исэн л та энэ тийм тийм төсөл өөр хүний төсөлний халдвар. Гэхдээ миний ажилд орсон компаниуд дотор би хизээч заяа сэтгэлгүй ягаагүй. Би бол хизээч одоо дургүй ажилд орж үзээгүй. Тэ? Яг ингээд ажил дээр байхдаа ажиллаа хийж исэн. Тэгээд дандаа сайн үр дүн гаргаж исэн. Гүйцэтгэлээ сайн хийж исэн. Тэгээд оройны цаг хагасаа бүтэн сайн. Одоо жишээлбэл өөрийнхөө анхныхаа номоо тэ хуруу уншуулж байхдаа бичсэн. Тэ? Facebook channel-а одоо миний Facebook-ийн суугийг ухаад үзэх юм бол одоо Apex Capital-ын Facebook page болцсон л та. Гэхдээ бүр үүсгэн байгууллагын анхыг харах юм бол тэ Blue Sky зоч буудлын офисын 17 давхарт шүний цагт хав харанхуу би контент хийж эхэлж байсан байхгүй. Хүн болгон тарсныхан дараа би контент хийдэг байсан байхгүй. Тэгээ бас тэндээ ном бичижсэн. Тэгэхээр одоо нэг тэр дунд нэг юм байгаад шүү дээ. Одоо та ингэ групп компани ингээд дөнгөж 2010 онд ингээд ажиллаад явж байхад
ер нь бол эхлээд бол суг гарлаа шүү дээ тийм үстэй. Тэнгүүтээ яваал ингээл та ингээл хурал дээр гадаадын хөрөнгө оруулагч нар одоо том хүмүүсийн өмнө ингээл ихтгэл танилцуулаад англи дээр яриад ингээд хүн өөрийнхөө бэрэг ингээд хүч чадлыг ингээд мэдэрч байгаа нэг юм хэсэг байгаа шүү дээ. Тэгээд одоо би яг өөрийнхөө ямиг давхар хийх юм байна. Би яг ингээд ийм имийг үйлдвэрлэж чадах юм байна. За би яг ийм имийг ажлын хажуугаар хийвэл хүн худалдаж авах юм байна гэдэг тэр хүч мэдрэх нэг юм байгаа шүү дээ. Тэр нь юу байсан? Хэзээ байсан? Амар амархан. Жишээлбэл нөгөө миний хийсэн презентацийн санхүүгийн тооцоолол тэр компани харилцаа тий тэр KFC компанитай харилцаа явсан шүү дээ. Монгол руу KFC оруулж ирсэн. Тэгээд нөгөө компаниуд асууж байгаа хөө чи нөгөө KFC Монгол руу оруулж ил одоо нэг юм тодруулъя заяа би KFC-г Монгол руу оруулж ирээгүй шүү. Хулан захирал Баатар сайхан захирал 5 бохт групп хийсэн. Би тэр дундаа нэг жижигхэн юмыг гүйцэтгсэн. За. Окей. За. Тэгээд тэр жижигхэн гүйцэтгэлийн дутагдлалтай компаниуд над руу хандаж эхэлсэн. Чи нөгөө KFC-ийн presentation санхүү модель баба олуулсан бизнес план хийсэн үү? Яа, хийсэн. Чи манад хийж өгч болох уу? Бид нар бас ийм хиймээр байна. Ийм үйл хөдлөлийн төсөл байна наа гэл. Easy. Хийчнэ. 5 сая. Гэл итгэл юус ирэхгүйсэн байхгүй. Яг гэх юм бол Монголд орж ирсэн сүлжээний тий хамгийн томыг оруулж ирсэн болохоор тэрнээр эргэлзээ байхгүй. Nice. Одоо манай залуучууд сонсож байгаа хэрэг. Ер нь бол байгаа газараа хаанч ажиллаж ирсэн үнц нь бүтээж чадах юм бол за тэгээд өөрөө бас хөгжих ёстой. Энэ зүйлүүд нь байх юм бол дараагийн боломжууд нь одоо гарч ирдэг юм байна гэдэг идэр батхан ярианаас та сонсож байгаа. Тэгэхгүй бусдаар өнөөдөр өөрийнхөө потенциалыг ямар хэмжээнд байгааг боддоор мэдэхгүй байж сэтгэлийн хөдлөлөөр ажилласаа гарна. Би хобби юм хийн, би ютубер болно энэ төр гэдэг тийм юм чинь бас эрсдэлтэй шүү. Тийм учраас цаана одоо ийм контент хийдэг хүмүүсийн цаана бас ямар түүх явж байгаа, юуг даун тулсан гэдэг юм руунаас ингээ өнрөө норч сонсох юм бол бас өнгөс юм тандахааргүй байгаа шүү. Окей, баярлалаа. За дараагийн хэсэг нь болохоор би санхүүтэй холбоотой асуултыг асууя гэж бодож байна. За одоо Плато байгаа, Автомата байгаа. За тэгээд Эши капитал. Үн цасны компани. Тэгээд community байгаа тий. Одоо энэ хувьцааг бодлож аваарай гэж сигнал өгдөг тий. Тэгээд YouTube контент. 5 юм байна уу орлогын их усүр. Нийт хэдэн орлогын их усүртэй байна өнөөдрийн байдлаар? 6 юм уу 7 хавцаа. Вау. Тэгээд сургалт ном гэдэг ингээд хаяа нөх хүмүүс ихтгэл тавиад өгөөч гэдэг яадгийн тэгээд нэг сартаа YouTube дээр бас сурчлага тавьдаг компаниуд. Бас надаас асууж болно. Гэхдээ ихэвчлэнээр би татгалцдаг. Гэхдээ бас гайгүй. 6-7 орлогын их усүр. Гэхдээ яг энэ орлогын их усрын тоон их хамаагүй. Зөвхөн мөнгөний хэмжээ нь чухал. Мөнгөний хэмжээ нь чухал. Мөнгөний хэмжээ. Одоо би үргэлжлүүлж асуух гэж байна. Одоо ингээд хүн ингээд хүний энерги гэдэг чинь хязгаартай шүү дээ. 24 цаг л биднэрт оногдож байгаа. Тэр цаг хугацаанд яаж ингээд нэг л олон юм руу ингээд үсчээл те. Тэгсэн мөртлөө ингээд олж байгаа орлого нь 20-80 харьцаа шиг амар бага байгаа л гэдэг. Харин эсрэгээр ганц 2 юмн дээр маш их эрч хүч энергийн зараа их мөнгө олдогч хүн байна. Тэгээ таны зүгээр стратеги юу юм? Би олон юм зэрэг хийдэг байсан. Одоо болцсон. Тэрчтэй болцсон. Би хүнтэй уулзах болцсон. Би хүнтэй кофе уух болцсон. Би хүнтэй хамт хоол идэхэ болцсон. Яа, би бүр ингээд хүмүүст утасны дугаараа өгөхөж болцсон. Яг гэх юм бол сатаар болж байгаа. Тэ. Би ингээд 7 хоногийн орой ингээд хаяан гарч 5-6 пи уухаач болцсон. Тэ. Бүр хаяа. Жишээлбэл 58 маг подкаст нуурахаараа магадгүй. Хэдэн би ууж магадгүй. Яг гэх юм бол миний фокусыг алдуулж байгаа. Хөрөнгө олтын хаашаа мөнгө хийх вэ? Хаана ашиг явж байгаа юм бэ? Тэ? Улс төр юу болж байгаа юм бэ? Би угаасаа судалж байгаа байнга. Тэ? Тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол би угаасаа олон улсын улс төр, Америкийн хөрөнгөний зах зээл, Хятад, Азийн хөрөнгөний зах зээл байнга судалж байгаа. Тэн дээр би ингээд бодлогоудаа ингээд бичдэг аахгүй юу? Нөгөө зэгцлэх гээд ингээд хөрөнгө олтын теори thesis гаргаж байгаа шүү дээ. Гэл. За тэгээ ингээд тэр бүгдийг судлаад за окей Жо Байден гарч эхэлж байна. Окей амар төсвийн өндөр амар алдгалтай юм байна. Амар өндөр төсвийн тогтворгүй байгаа учраас Америкийн засгийн газрын бондын хүүгийн түвшин өсөх баха. Судалж байгаа. Тэгэл миний судалж байгаа YouTube channel, Twitter, X гэх мэт юмнууд байгаа шүү дээ. Тэрийг угсаа судалж байгаа учраас тэгээд
нэг манаа нэг залуу хэлчихсэн байхгүй идрээ та өдөржин ингээд судлаа л тооцоол хийгээл энийг тухай зүгээр ярьчаач. Тэгэл та. Тэгээд үтсэн. Би амар модон тий амар ингээд за юм статистик юм байна, юм болж наа жоохон яг нэг нийтлэгч зүгээр ингээд скрипт уншиж байгаа юм шиг за ингэж гэд тэгээд нэг найз манай офс руу орж ирээд наа бичлэг хийж явахыг хараад манай найз жоохон халдсан байсан. Тэгээ хэлж байгаа хгүй. Эдрээ өгшөө жоохон оосорч юм ашиг шааж байгаа. Юу гэсэн үг юм? Жоохон маазар, жоохон чи угаасаа амар фан штэ. Тэ? Чи ингээд ягаад өөрийнхөө бариад байгаа юм бэ? Чи яг эдрээ шиг байлтаа гэл жоохон халдсан тэ. Окей. За тэгэл ингээл эдрээ шиг яриад үзэж байгаа хгүй. Тэгсэн чинь шууд өмнө бол 1500 2000 үзэж байсан шууд 10,000. Окей. Тэгээд жоохон хаяа уурладаг яг ингээд байгаагаараа л яваад тэгэл явж байгаа хгүй. Тэ. За. Тэгээ би үргэлж өдөржингөө яг адилхан өглөө босоод хөрөнгөний зах зээлийн мэдээлэл цуглуулна, улс төрийн мэдээлэл цуглуулна. Одоо юу хийж байна гэх юм бол зөв хатглаа явж байгаа. За. Машин барихаж болсон. Машинаа зарцсан. Өглөө UB cab, орой UB cab. Яг гэх юм бол машин төвчлэлийн дунд би юу хийж байна гэх юм судалгаа өргөжлүүлж байгаа хгүй. Одоо машингүй байгаа юм тийм. Машингүй. Машинаа зарцсан. Хэрэггүй. Бүтэмжтэй явж байгаа. За тэгээ офсер очоод би ерөнхийдөө тэр бүх юмаа судалсан, дараа л оруулаад тэгээд юу бэлтгэл ажил руу хийгээд за ямар дараалал ярьсан дэрүү хаана яах уу маах уу ямар сурчлага хаана оруулах уу гэд тэгэл видеога бичлэгээ хийгээл эдитинг тим л өгчөж байгаа. Тэгээд тэр өдрийн 1-2 видеога хийснийхэн дараа тэргүүрээ дамжуулаад автоматик харилцагчийн тоо нэмэгдэж байгаа. Плату дээрээ борлуулалтанд дэмжигдэж байгаа. YouTube-ийн бас миний халдварны орлогоч нэмэгдэж байгаа. Тэ? Тэгээд компани ингээд харилцагч ингээд тоо нэмэгдэж байгаа win-win. За тэгээд тэр контентөө ойролцоо нэг өдрийн 2-3 цагта дуусгаад за тэгээд нэг жоохон амраад нэг 30-40 минут амраад тэгээ орой 9:30 хүртэл юу юм бэ гэх юм бол компани санхүүгийн тайлбар уншина үнэлгээ. Тэгээд YouTube энийг хийж байгаа автомата миний үнэлгээ хийсэн олж авсан компаниуд руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэ платформ дээр би өөрөө энэ замаараа сурсан бүх чадваруудаа хүмүүстэй хуваалцаж байгаа. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын community, school community байгаа шүү дээ. Тэр 3 цагаас 9 цагийн хооронд үнэлгээ, санхүүгийн шинжилгээгийг би зүгээр дахиад контент болгоод хүмүүстэй санал болгож байгаа хэрэг. За өнөөдөр би энэ компани үнэлгээ хийлээ энэ байна. Өнөөдөр энэ компани үнэлгээ хийлээ энэ байна. Өнөөдөр би энэ компани хувьцаа нэмж авлаа. Энэ байна. Өнөөдөр би багцаа ингэж өөрчлөлөө. Мэ. Дагмаар явуулдаг. Тэгэл яг нэг юмар явж байгаа. Гэхдээ эндээс янз бүр юу гарч байгаа байхгүй. Гэхдээ олон төрлийн өөр юм юусэн хийх байгаа ганцхан нэг юмыг тэ зарим хүмүүс замраагүй санагч магадгүй миний хувьд бол амар цэгцтэй. Нэг замаар алхаж явах үедээ би 2-3 үйлчлэгээ 2-3 бүтээгдэхүүн гарч байгаа учраас энийг хийж чадж байгаа. Тэгээд тийнүүгээрээ дамжуулаад эдгээр ямар бүтээмжтэй юм бэ үгүй байхгүй. Окей. Фокустэй, бүрэн фокустэй өөр юм би хийхгүй байгаа. Ганцхан энийг хийж байгаа. Хийж байгаа юмнууд нь хоорондоо уялдаатай л гэсэн үгсэлгүүдийг холбогдсон. Хаана ямар нэгэн байдлаар энд нэг юм хийж хаад эндээс гарсан үр дүн босод хэдтэй нөлөөлөх байдлаар өдөр болгон яг адилхан. Өдөр болгон яг адилхан тий. Нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл адилхан. Бүтэн сая өдөр яг гэрээсээ нэг эрт гарахгүй нэг 10-11 гарна. Бусдаараа яг адилхан. 7 хоногт тэр хэдэн цаг ажиллаж байгаа та? Бүтэн сая өдөр л баг нэг 10-12 цаг баха. Вау, 7-2-14 80 хэдэн цаг шүү дээ. 80 цаг. 84 цаг. Гэхдээ яг ингээ production харна штэ. Өдрийн нэг 2-3 цаг. Бусад цаг үеэр ингээд судалгаа хийн, подкаст сонсон тий. Ном уншин ингээд ухаал явж байгаа. Ухаал явж байгаа. Судалгаа бүтээмжтэй цаг тий. Одоо зүгээр жирийн хуруугаа уншуулдаг хүн бол 40 цаг ажиллаж байгаа. Тэгэхээр тэр эдийн бүтээмжээс бол 2 дахин илүү цагийг зарцуулж байгаа. Тэгэхээр төвлөрж байгаа өөрийнхөө асуудал нэр явж байгаа, өөрийнхөө замаар явж байгаа гэвэл миний бүтээмж 10-20 дахин өндөр баха. 10-20. Тий. Окей. Яг гэх юм бол энэ 80 цаг шингэж байгаа юм бас буцаагаад миний хөрөнгө болж байгаа байхгүй. Өөр хүний хөрөнгө биш. Өөрийн хөрөнгөө өсгөхөд зарцуулж байгаа юм мэдээ авч сурч байгаа. Тэгээд тэр сурч авсан юмнуудаа зүгээр хүмүүстэй хуваалцаад тэрийг одоо англиараа хэлэхэд monetize хийгээд байгаа. Тэрнээсээ бас тэрийг бас одоо тархин дотоороо цуглуулсан юм бүгдийг нөгөө орлого болгож байгаа байхгүй. Окей. Эхнийх тэр цэвэрлэгэн дээр би тодруулах асуугатай одоо хүмүүстэй уулзгаа болсон ингэсэн илүүд одоо
Тэгээд хүмүүс ер нь жоохон гомдлохгүй байна уу? Найз нөхөд янз бүрийн одоо өмнөх таньж мэддэг байсан хүмүүс. Гэхдээ чи одоо хүнээ байч чи өөрчлөгч чи. Яг угаасаа найзын тоо цүүрж байгаа. Тэ. Тэгээд ямар найзууд үлдэж байгаа юм бэ гэх юм бол миний адилхан замаар явж байгаа хүмүүс. Тэд нар ч ихсэн завгүй. Тийм учраас гомдол байхгүй. Гэхдээ энэ замаар явах байгаа. Хураг аваншуулаад утасны лизинг авсан хүмүүс угаасаа уулзсан ч шал өөр ертөнц шал өөр юм ярьж байгаа болохоор дахиад уулзахаа болчихдог байхгүй. Энэ одоо тэр чи ямар өөрчлөгдсөн бэ? Тийм үү. Тэгээд дахиад уулздаг байхгүй. Өөстөө заагаа барьчих юм шүү. Тий. Уусаа заагаа барьчих. Тэгээд би бас өөрөө 10 жилийн өмнө чи цалингаа захлаа муулалсан. Одоо ч гэсэн чи цалин захлаа муулалах юм. Одоо болооч тэгээд загижмаар байгаа байхгүй. Тэгээд бүр залхаад стресс хүрээд би энэ өгснөө хийгээд байгаа юм бэ. Тий. Тэрний хооронд багц дээр ажилламаар байна шүү дээ. Тэгэл Twitter ухаал Зеленский ингэсэн юм. За мань явлаа. Эхлээ өндөр зарчим байна шүү. Энэ зарчмыг өөртөө яаж суулгаад байна? Зүгээр эн чинь ингээл өглөө тархичин. За би өнөөдөрс илүү дутуунтай уулзахгүй ингээд яг нэг 21 хоног тууштай явж болно. Тэгээд өнөө орой нэг жоохон пив ууч марч юм шиг өнөө орой нэг Netflix үзчих мэт юм шиг. Тэгээд энэ технологи шүү дээ гар утас. Хүнийг сатаруулах юм амар их бий болж шүү дээ. Энэ дундаас яаж ингэж зарчимтай байгаа даа. YouTube дээр би бас юу гэдэг юм бэ гэх юм бол тэр feed амар цэвэрлдэг. Одоо YouTube дээр миний сонихгүй байгаа thumbnail гарч гараад ирж шууд not interested гэдэг дардаг. Шууд зайл блок явчих واخгүй. Twitter дээр бас яг адилхан. Not interested. Тэ. Instagram бүр үзэхэ болцсон. Яагаад гэх юм бол дандаа мөм үзэг ингээ бөмбөгтөөд идэх واخгүй. Тийм учраас шал хэрэггүй. Тэр чинь нөгөө өөрөө тийм үзээд идэм шүү. Алгоритмаараа санал болгож байгаа шүү. Цэвэрлсэн ч тэгэхээр амар сонирхолтой дана видео форматаар явж байгаа واخгүй. Тэгээд нэг ардаа music тавьсан гэдэг яг мэдээллийн нэгтэршил амар муутай. Instagram, Twitter амар сайн. Twitter супер. Тэгээд YouTube long form content одоо бид хоёрын ярилцсан амар гоё. Тэргээ сонсно. Тэ. Тэгээд feed амар цэгцэлдэг. Одоо яг нэг цэцэрлэг яаж байгаа юм шиг нэг gardener маягаар ингээд үргэлж ингээд хэрэггүй юм хасаал яв. Тэргээр дамжуулаад ерөөхдөө social media-гийн сүрэг юм байхгүй болчих واخгүй. Тэ. Одоо миний Twitter харах юм бол дандаа Путин дундуур нэг Трамп орж ирнэ. Тэгээд хөвцаанууд. Олон улсын мэдээлэл тэгээд хувьцаа. Окей. Сая яранда та ингээд би нэг юм замаар явж байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээ хажуугаар жижиг бизнес үү. Хаашаа явж байгаа? Сайн мэдхгүй. Ер нь бол би энэ хувьцааг бүр амар гой ойлгож авмаар байна. Энэ хөрөнгө олт гэдгийг амар гой ойлгож авмаар байна. Бүр илүү сайн ойлгож авмаар байна. Тэгээ төгс ойлгон гэж юусэн байхгүй. Яг нөгөө түрүү ярьжсэн компьютер тоглоомтой адилхан байхгүй юу? Дөрмийг ойлгомоор байна. Үйлдэлийн зөв цагт нь зөв үйлдэлийн хиймээр байна. Тэр дуусах тоглоом байхгүй. Тэгээ одоо ер нь бол нөгөө хүмүүстэй нэг хамтрахаа болиё гэж байгаа. Тэгээд ер нь бол мөнгөө далт хийж байгаа, хөрөнгө олт хийж байгаа. Тэгээ магадгүй нэг 2-3 жил дараа нэг сургууль эхлүүлж чинь. Өөрийнхөө мөнгөөр. Тэгээд нэлээ их мөнгө хэрэгтэй тэрийг одоо бэлдээд эхэлж байгаа. Ойрхон сонсогч шүү дээ. 2-3 жил гэдэг чинь. Тий. Одоо ер нь таны нийт хөрөнгө хэд вэ одоо ингээд таймлаад хэлвэл. Одоо нөгөө хүмүүс энийг бас ойлгохгүй байгаа. Жишээлбэл одоо миний YouTube сувг надаа сарын $3,500 олж байгаа. Тий. Зүгээр YouTube-ээс өгдөг юм. Тий, YouTube-ос тэгээд сар болгоно 10-15% өсөд явж байгаа. За. Одоо жишээлбэл өнөөдрөөс авч эхлээд жилийн одоо сарын дундаж орлого ойлцоо $4,200 болох байх. За. $4,200-ыг 12-оор хөгжүүлээ гэх юм бол нэг $49,000 гарч ирэх бах тий. За $50,000 хичээ. За $50,000-ын ашиг өгдөг хөрөнгийн үнэлгээ хэд байх хэвээр. 250,000. Окей. За миний YouTube сууг магадгүй $250,000 үнэлгээтэй. Би тэн дээрээ хөдөлмөрлөөд явах юм бол. За ийм аргаараа үнэлгээ хийгээ явах юм бол тий. За нэг бэлэн мөнгөөрөө би ядуу. Яг тэгвэл дандаа хөрөнгө олт хийждэг. Гадаад хөвцөөний данснууд төр хөөрх мөнгө цугларсан байгаа. Гэхдээ яг хөрөнгөний үнэлгээ хийх юм бол мэдхгүй би нэг орчиг өнөө 15-20 тэрбумын үнэлгээ гарч ирэх баха. Гарч ирэх баха. Кэшэр шал ууртаа хамаагүй баг.
Үнэлгээ талаасаа тий. Тий. Окей. Тэгээ яг нөгөө хүмүүст ингээд сонсож байгаа хүмүүст амар баярах гал энэ тоог асууж байгаа да биш. Эцсийн дүндээ зүгээр ер нь хаашаа явж байгаа гэдэг энэ миний түрүүний асуулт бол одоо чинь хувьцааг ойлгомоор байна гэдэг чинь тий. Энэ чинь дуусахгүй юм тий. Эцсийн дүндээ хувьцааг ойлгоо яах гэж байгаа ингээд. Мөнгө бол ерөөсөө эцсийн зорилго ерөөсөө биш. Одоо жишээлбэл сургууль байгуулна гэдэг чинь. Одоо жишээлбэл миний өмссөн байгаа костюм биш тий. Чамта тэр нөгөө 4 жилийн өмнө хийсэн подкаст зэрэг авсан. Би тэр тухайн үед 2 хосол авч ирсэн. Энэ хосол яг адилхан. Миний ч одоо 3 жил авсан. Тэгээд ер нь бол би машина зарсан, би мөнгө баг үрдэггүй. Үүрэх цаг завч байхгүй. Тийм учраас мөнгө бол нэг чухал ерөөсөө биш. Тэ. Эцсийн зорилго бол мөнгө биш. Окей. Тэрэн дээр бас хариулт авчиж гэж бодож байгаа. Тэгэхээр сургууль байгуулад яах юм? Нэг ийм имийг л та шийдэх гэж яваад шүү дээ. Тэрийг л би яриулах гэдэг байхгүй. Би том хүүгээ өөр хүний сургууль явуулж байгаа. Тэнд явуулж байгаа юм надад таалагдах байгаа. За. Тэ. Өмнө бас томоогийн сургууль явж исэн бүр амар байсан. Надад ерөөсө таалагдаагүй. Улсын сургууль бас надад таалагдахгүй. Одоо явуулж байгаа сургууль хамгийн гайгүй. Дажгүй. Одоо 10 оноогоос оноо өгөх юм бол би нэг 7 оноо өгөх байхаа. Гэхдээ манай хүүгийн потенциал нэлээд өндөр байгаа. Гэхдээ би 10-аас 10-ын сургууль явуулмаар байна. За. Тэгээ юу болохгүй байгаа юм бэ гэх юм бол би хичээлдээ явж байхдаа Германд сурч исэн. 7 дугаар анги би 2 удаа уйларсан. Яг гэх юм бол юу хийгээд байгаа ойлгохгүй байсан байхгүй. Энэ шүлгийг ч сээжл. Яагаад? Энийг сээжл. Тэгээд хичээл дээр хийж байгаа юмнууд нь үгснээ хийгээд байгаа юм би боддог байсан байхгүй. Их сургууль дотор бас яг адилхан. Маркетинг нэг профессор зааж байгаа. Тэгээд би асуусан байхгүй. Та ямар компанид ямар маркетинг хийгээд ямар бүтээгдэхүүн амжилттай гаргасан юм? Тэсний хуцаад байгаа ч хариу өгч байгаа байхгүй юу. Тэгэд энэ хичээл дотор цээжлэх нь ингээд гоё бичих нь тэг ингээд энэ бүр өмнө Германы Прашагийн Орсын систем 200 жилийн өмнө бүтээгдсэн одоо шал өөр ертөнцид амьдарч байгаа. Тэгэд энэ хамгийн гоё насан дээрээ бид нэг хүүхдүүдийг 45 минут ингээд ширээний ард ингээд гинжлээд ингээд суулгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ үзэг байгаа заяа. Хичээл юу юм бэ гэвэл заяа контент. Зөв. Байж болно. Окей. Яг гэх юм бол цаанаага багш шүү дээ. Тэр цөм хөтөлбөр байна уу, Кембриж хөтөлбөр байна уу? Тэндээс тэр номын аваад, контентыг аваад тий ангийнхаа урд 20, 30, 40 хүүхдийн урд контент хийж байгаа зү. Тэ? Тэр хөтөлбөрийн дотор байгаа мэдээллийг хүргэж байгаа. Окей. Тэгээ бид нар юу хийж ийна гэх юм бол Монгол дотор багшиг юусэн муулаагүй шүү заяа. Тэгэхээр янз бүрийн багш нэг гомдоо яваад ирчин. За гэхдээ нэг гашуун үн юу байгаа юм бэ гэх юм бол мобист ямар төрлийн хүүхдүүд сурж байгаа юм бэ гэх юм бол Ешийн оноо өндөртэй хүүхдүүд тэнд сурахгүй байгаа. За. Тийм хүмүүсийг төгсгчөөд хүүхдүүдийн урд өдөр болгон 12 жил таадын урд контент тавьж байгаа. Тэгтээ хамгийн муу хүмүүс. Тэрийг болмоор. Манай хүү бол хим, физик зөө өөрөө судлаа сурч байгаа. Тэ янз бүр юм. Багш нь хэрэггүй. Сонирхсан байгаа болохоор. Тэ. Тэгээд жишээлбэл хүүхдүүд сууч чаддгүй, төвлөрч чаддгүй гэдэг тэнхтэй байна заяа. Гэхдээ манай хүүгийн урд тэр Roblox тоглоом тавьчих юм бол заяа. 8 цаг laser focus. Гэхдээ энэ шүлгийг чи ингэ цээжл гэх юм бол гэх юм. Одоо би ч чадахгүй. Гэхдээ Америк доллар эрх жилдээ яахаар байна гэх юм бол би зүгээр бүтэн жил суучаад. Яа? Төвлөр нь лазер. Гэхдээ нэг шүлгийг цээжлэх юм бол за өлрөө дөө. Тийм байхгүй. Тэргээ засмаар байна. Тэгээ сургууль хүүхдүүд юу юм бэ гэх юм бол амар сонирхсантай. Тэгэл нөгөө аава энэ юу вэ? 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 Энэ яагаад? Энэ юу вэ? 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 Яагаад? Тэгээ бид нэр дугаа айл та. Гэт ээж аав нар бас төвчээр алдчихдаг. Багш нар бүр урдан. Дугаа суу. Гэл яг тэр нөгөө өөрхийн характер сонирч зангийн тэрч устгаа авчдаг байхгүй. Тэгээд та зүгээр ингээд YouTube дээрээс судлаарай. Англиар 6 настай хүү ChatGPT-тэй ярьж байгаа. Одоо 6-year-old talks to ChatGPT. Тэр нэг ээж заяа. Бүтэн цаг бичлэг авсан хүүхдийнхаа. Тэгэл ингээл
Why is the sky blue гэл тэнгэр ягаад цэнхэр юм бэ гэж асууж байгаа. Тэгээ ChatGPT төгс хариулт өгч байгаа. Окей. Тэгээ яагаад тэгээ тэр ChatGPT залахгүй загнахгүй бүгдийг нь хариулт өгөөд тэгээ тэр ээж юу хэлсэн бэ гэх юм бол би хүүхдээ өнөөдөр алдчихлаа гэж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол тэр ээж өөрөө хариултууд нь байхгүй. За тэгээ хүүхд нь яагаад гэд ирэхээр ээж нь хизээ нэг цаг дугаа ялтаа гэдэг байхгүй. Тэгэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол би хүүхдээ химэл ухаанд алдчихлаа. Хамгийн сайн найз нь химэл байх юм байна. Тэгээ тэр химэл байх нь ямар настай хүүхдээ ингэ харьсаж байгаа сураад авчих байгаа байхгүй. Тэгээ амар хүүхд маягаар ингэ хариулж байгаа. Тэгээ өөр асуух юм байна уу? Энийг тайлбарлаж өгөх үү? Нарны туяа яагаад ийм нэ гэдэг. Тэгэл та гэл яриад байгаа байхгүй. Тэгээд тэр цагийн дотор физик, хим янз бүрийн юм зүгээр тэр хүүхд маань үгүй сониуч зангаа ингээд чөлөөтэй хязгааргүй ингээд араас нь явж байгаа байхгүй. Сурвал тийм өстой байх ёстой гэж би харж байгаа байхгүй. Тийм учраас тэр хамгийн муу контент хүргэж байгаа хүмүүс хэрэггүй юм байна. Тэгээ би бас өөр нь юу бодсон бэ гэх юм бол яагаад багш нар 40 жил өдөр болгон яг адилхан юм заагаад одоо жишээлбэл би математикийн багш байлаа гэж бодъё. Эхний жил окей, хоёр дахь жилдээ окей, гурав дахь жилдээ яг адилхан заагаад байна шүү дээ. Тав дахь жилдээ би архичин болцсон байна. Баттай хэлий. Яг адилхан юм хийгээд байгаа байхгүй. Яагаад хүнийг ийм ажиллаад тамлж байгаа юм? За. Яагаад хамгийн engagement авах чадвартай одоо нэг 10 сая дагагчтай болох потенциалтай хүнийг аваад тэр хүнээр яагаад математикийн хичээлийг бичлэг хийлгэж болохгүй. Тэгээд хажуугаар нь химэл ухаанаараа туслах маягаар явуулчих л та. Тэгээд багш хэрэггүй. Тэгээд дугаа суу хуц гэсэн зодын шүү алын шүү ээжтэй энэ чинь ярмаар тийм юм байхгүй байхгүй. Тэгээд бид нар хүүхдүүдэд алхаа болж байхгүй. Тэгээд би том хүү дээрээ юун дээрээ номер 1 төвлөрч байгаа юм бэ гэх юм бол би манай хүү дэлхийн дамра сургууль. Окей. Зүгээр давчих. Тэгээд ямар нэг байдлаар энд ийм шахалт ороод ирэх юм бол авда хэлээрэй. Тэгээд чи гэрийн даалгавраа минимум бүр хийх ёсгүй бол бити хийх юм бол хамгийн хурдаараа хий. Бусад цагаараа чи өөрийнхөө сонирхож байгаа юмны араас яв. Юу хийж байгаа надад хамаагүй. YouTube байна уу, юу байна уу хамаагүй. Бүгд тултал нь зүгээр өөрийнхөө сонирхлын араас яв. Тэргийг юусоо эвдэж болохгүй. Тэгээд манай Дамирнгийн тэр зангийг би ингээд тултал хамгаалж байгаа. Тэ. Хамгийн гол нь энэ дээр чи бас санал нийлэх байх. Одоо ингээ улам ингээ яваад ирэхээр нэг англи үг гэдгийг you can just do things. Okay. Чи зүгээр юм ихлүүлж болно. Багшийн зөвшөөрөл хэрэггүй, ээж аавын зөвшөөрөл хэрэггүй, ангийн хүлээлт чи биелүүлэх ёсгүй. Дун мөн гэсэн юм байхгүй. Фейлсэн ч олон удаа оролцож үзсийн дараа чи ард нь гарч магтал үнэ штэ. Оролдоод үз. Гэхдээ сургуулийн системээс би тэнэг баха. Би чадахгүй баха. Би онц биш юм бол ихлүүлсэн юм яхаа. Гэл айгүй олон хүмүүс өөрийнхөө хоолоо нэг удаа сонсож ямар амуухай хоолоо юм бэ лээ. Тэ. Ингээд айгүй олон потенциалтай өрөхгүй байгаа шалтгаан сургуулийн систем баха. Энийг болиулмаар. За окей, амар урт хариулцгаа. За окей. Ямар ч том зорилго байна. Тэгээд Монголд хэрэгжчихвэл сайхан байна. Гэхдээ мэдээж хичнэ. Олон хүчин зүйл авах. 2 жилийн дотор. 2 жил гэхдээ арай богино. 2 3 үгүй яг нэг томоор хийхгүй л те. Жижигнэр тушаа хийчин. Гэхдээ энэ яг миний дотор ундралж байгаа нэг асуудал байгаа байхгүй юу? Тэ. Одоо энийг сонссон хүмүүс нь дөөрөө чин зарим окей ингээл нэг багшийн контент гусчээ тэгээ ChatGPT-гээр хий дөөрөө. Гэхдээ миний асуудал юм бэ гэх юм бол би нэг хүний яриаг дөөрөөмааргүй байна. Би яг энийг яаж гоё хийх вэ? Хүүхдүүдийг төгсөхдөө манай Дамирн шиг өөртөө балер итгэлтэй баг бүдүүлэг шахуу тэ сонирч занга хизээч алдаагүй хүүхдийг яаж бүтээх вэ гэсэн асуудлын араас явж байгаа байхгүй. Өөр хүн яах юм бол тэрийг ярьсан юмыг гурилдаа шаач. Тэр шал өөр зам байхгүй. Тэ. Тийм учраас энэ замаараа би уусаа явна. Тэ. Гэхдээ явахын тулд хэдэн үлдсэн юмнуудаа дуусгах хэрэгтэй. Тийм учраас платформ эхлүүлсэн байхгүй. Тэ. Окей. Одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёулаа хамгийн сүүлд 2021 онд дугаар хийсэн энэ Сэхэтний бүх цагийн үеийн түүхэнд хамгийн өндөр үзэлттэй дугаараа 300.
Тийм үү. 310 хэдэн мянган үзэлттэй байлаа. Тий. Бид нар ч энэ 176 дахь дугаар шүү дээ. Хоёулаа 119 дахь дугаар дээр ярьжсэн байл. Тэгтэл одоо number 1 хэвээрээ байна. Тэгэхээр тэр цаг үеэс хойш ингээд 4 жилийн хугацаанд дампуурсан төслөө нь одоо таны авч явсан. Одоо жоохон ингээд бүтлгүүцсэн юм ярил л та. Хоёулаа яг тэр дугаар дээр ярьжсэн мэлээ. Би асар өндөр үнэтэй хичээл авсан гэдэг. Тэгээд тэрнээс хойш ер нь дахиад ийм өндөр сургалт өндөр үнэтэй мөнгө төлөөд авсан хичээл байна уу? Яг нөө Apex-ийн хамтрагчтай муудалцаад салцсан гэх юм уу да. Тэ. Тэр байна. Гэхдээ миний амьдралын хамгийн гоё бэлэг болж таарсан. Тэ. Окей. Тийм учраас тэгээд бүтлгүүдх фейлдэх шинэ ойлголттой болсон. За. Окей. Миний автомата төсөл тий нэг сайн биш. За баахан алдаа. Программистууд Монголын программистууд амар ядаргаатай заяа. Шинэ программист ажил тавлаа 3 сарын дараагаар авчдаг. Тэ? Тэгээ код модоо хүлээлгэж өгөх мөх ерөөсөө байхгүй заяа. Дараагийн программист авчлаа. Ингээл амар ядаргаатай байдаг хгүй. Тэгээ тэр данаа халдварын ажил хийдэг. Тийм учраас автомата дээр код программын алдаа байн гараад ирнэ. За тэгээд цаана зохицуулт шинэ дүрм журам гарч ирээд өөрчлөлт оруулаад ирнэ. Тэ. Тэгэл ингээл дахиад бүх юм ингээд өөрчлөх хэрэгтэй. Тэгэл программистууд дахиад асуулаа гэл жирийн хүн заяа зүгээр боли гэсэн байгаа. Заяа. Боли. Энэ боли фейлдцэн. Ямар ядаргаатай юм бэ? Тэ. Би хизээч эндээс ашиг авахгүй юм байна. Гэ болоод өгсөн байгаа хаа. Elon Musk-гаас энэ 4 жилийн хугацаанд би амар их юм сурсан. Мань хүний 2 номыг би 6 7 удаа уншсан баха. Тэгээд би юу ойлгож авсан бэ гэх юм бол компани хизээ фейлддэг юм бэ гэвэл үүсгэн байгуулагч нь бууж өгсөн өдөртөө фейлддэг. Плато бас байгаа. Плато дээр би бас ингээд гаргаад одоо алах юм байна гэсэн чинь алсангүй. Тэ? Баахан засвар ажил одоо хийх ёстой. Гэхдээ 6 юм уу 8 жилийн өмнөх идрээ плато гаргачаад боос хүмүүс нэг тэр мөнгө болохгүй байна платогоороо дамжуулаад тэгээ би болчих байсан баха. Үгүй одоо шал өөр. Тэ? Ямар нэгэн аргаар плато дотор станыг цум хийсэн сургалт гаргана. Тэр хизээ юм бэ? Яаж тийш өөрөх юм бэ гэх юм бол амар олон удаа оролдож үзэх ёстой. Нэг зам байгаа. Нэг 100 зам байж магадгүй. Тэрний 98 хаашаач явахгүй. 2 нь тэ тэр супер үр дүн рүү явах баха. Тийм учраас би яах ёстой юм бэ гэх юм бол аль болох хурдан маш олон замаараа алхаж үзэх ёстой. Хизээ нэг цагт тэр зөв замаараа явна. Тэ автомата дээр бас яг адилхан. Автомата дээр хязгааргүй кодын алдаа гэсэн юм байхгүй. Хизээ нэгэн цагт бүх алдаануудаа зассан байна. Бүх харилцагчийн хүслийг шингээсэн байх өдөр хизээ нэг цагт ирнэ. Би юу ёстой юм бэ гэх юм бол аль болох олон харилцагчийн гомдлыг засах ёстой. За одоо нэг автоматик харилцагч доор ингээд чи ингээ баахан алдаануудаа одоо хүртэл засаг байгаа. Yes би мэдж байгаа. 7 хоногтоо нэг жижигхэн алдаанууд засаж байгаа. Би өөрөө код бичдэг байсан бол автомата all LED нэ тэ амар гоё болсон байгаа. Гэхдээ ядаргаатай юм тэр нуур шалтгаан биш. Шалтгаан мөн биш гэх юм уу да. За энэ замууд байгаа. Тэгээ хизээ фейлдэх мэх юм бол би алхахаа болчих юм бол фейлднэ. Тэ. Гэхдээ одоо миний хийж байгаа төслүүд зах зээл дээр гарах өдөр нь үргэлж данаа фейлддэг. Окей. Тэр бол зүгээр эхлэл واخгүй. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол Elon Musk бас хэлжсэн анхны хэд нь бууж угаасаа дэлбэр. Дэлбэрх ёстой. Тэгээд дэлбэрээд яагаад дэлбэрч вэ гэж олоод авчих юм бол би Марс руу өрнө. Гэт яа угаасаа дэлбэрх ёстой. Түүнээс нөгөө компани фейлднэ гэдэг чинь зүгээр нэг хүн алдаанаасаа залах гэсэн үг байхгүй. Тэгээд ерөөдөө нөгөө сонин нөгөө шийдвэр гаргал төвчээрийн суур ёс суртахуун байгаа штэ. Алдаа гарах юм уу? Харилцагч гомдох нь муу? Тэ? Гэхдээ алдаа гарах нь амар сайн. Яагаад гэх юм бол тэр алдаа дахиад гарч ирэхгүй засч юм бол. Тэгээ амар олон алдаа их юм бол амар сайн. Яагаад гэх юм бол тэр бүгдээрээ алга болчихно. Нэг явах боломжгүй замаараа яваад ирэх юм бол муу биш сайн. Яагаад гэх юм бол энэ замаар явах хэрэггүйсэн байна. Дараагийн замаар сонгоё гэд үр дүн гараад ирч байгаа болохоор ёс суртахууны лууж нь бас эргэжиж байгаа хгүй.
Тэ тэр өнцгөөс харж байгаа. А тэрийг тэр нөгөө би юу гэж бодож байгаа юм бэ гэвэл компани үүсгэн байгуулагч, компани эзэн, томоохон хувь эзэмшигч энэ ёс суртахуун юм уу ойлголт энэ соёлыг ингээд түгээх хэрэгтэй юм байна. Тэгвэл он заваагүй болий. Тэр сургуулийн систем бас энийг заадаггүй байхгүй юу? Тэ? Би ингээд ном уншсан одоо шалгалтанд орж ин унтчлаа болий. Энэ минийх биш юм байна. Гэхдээ амьдрал дээр ингээд YouTube channel байна уу, Facebook content байна уу, юу байна уу бүх юм биш үү те. Хэвээ тэр ясыг ингээд тултлан долоогоод бараг 3 жил 4 жил мэдэл муутай юм шиг ямар ч ашиггүй хэрнээ 7 сар хагаад тэр YouTube-ийн маны гарч ирдэг шүү дээ. Хаасаг вэ гэдэг л. Тэгэхээр алдаа гарах бол байх үзэгдэл. Гэхдээ тэр дунд зүгээр бууж өгөх гэдэг бол тийм бүр хурдан аль болох олоо хамаагүй зүгээр яв. Ямар ч явж зогсгоо болсон тэр өдрөл зүгээр бууж өгч байна гэсэн. Тэр бууж өгөх алдаа гарах хоёрын ялгааг нь тайлбарлаж өглөө гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд би миний нэг асуулт чи 4 жилийн хугацаанд дампуурсан юм байгаа юу гэдэг. Угаасаа л энэ бол дампуурах биш бууж өгөх үйл явц байгаагүй. Гэхдээ энэ дунд асар их алдаа, асар их хөдөлгөөл байсан. Энэ бол байх л зүйл, байх ёстой зүйл гэж хариулж шүү дээ. Окей. Тэгээд сүүлийн үед бас нөгөө кэш орлого айгүй сайхан өсөж байгаа болохоор одоо 3-4 программист шинээр авч байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол тэр алдаануудыг хурдан иймээр. Окей. Тэгэхээр удахгүй автоматагийн хэрэглэгч нар алдаагүй болно. Эзэн нэг цаг гэж шүү. Тэгээд автомата дээр угаасаа янз бүрийн подкаст дээр жишээлбэл спонсоршип хийгээгүй, сурчлагаа нэгч байршуулаа ганцхан миний суугаар явж байгаа шүү дээ. Албаар. Тэгээ хөөрхийн одоо анхны харилцагч нөө туршлын туулаа болж байгаа да жоохон яаж байгаа гэхдээ яг хуу тийм л байна. Гэхдээ гайгүй өгөөчтэй. Окей. Тэгээ өнөөдөр бол би нэг асуултынхаа дийлэн хэсгийг хоёлаа угаасаа одоо энэ бол бит хоёрын одоо 3 дахь удаага ингээд сэхэтэн дээр ярьж байгаа подкаст. Тэгэхээр би ингээд яаж санхүүгээр хэрэгчлэн дөрөх үү? Яаж орлого худалдаж авах юм ах уу гэл нэг яарлуулах асуухгүй байгаа шүү. Угаасаа тэгээд ойлгомжтой. Өмнөх дугаарууд өгөөц тэгээд таач өөрийн контентаараа сургалтаараа номороо бас бүр би ч ярих юм байна. Тийм номороо одоо угаас хэд хэлсэн одоо би тэрийг дахиж асуухгүй. Тэгээ зүгээр тэрэн дээр базаад ганц юм одоо ингээд таны номыг уншсан хүмүүс байна. Мөнгөний чинь төлөөд ингээд цаг авах сургалт авч байгаа хүмүүс байна. Тэгээд тэгсэн хэрнээ ерөөсөө хоримтлал байхгүй орлого худалдаж авдаг үйлдэл байхгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс нэг жоохон час эс үг гэлээч. Зөвлөгөө нэгтцсэн хүмүүс. Үгүй уулын ориглыг худалдаа авах гэж байхгүй. Тийш авирах хэрэгтэй. Тэ. Бэлэнчсэн зам. Би санхүүгийн эрхчлөө эдрээ би чиний номыг худалдаж авчаа санхүү эрхчлэн хураагүй байна штэ. Мөнгө оцож явж. Тэгэл яг юу штэ. 50-аач өөрөө нэг жимтэй байлаа гэж бодъё заяа. Тэгэл нэг хүн бүтэн жилээр жимийн төлбөр хийсэн. За ингээд 50 минь чам бүтэн жилийн төлбөр хийчээ би тураагүй байна штэ. Чи жимдээ ирсэн юм уу новш минь? Чиний хөлс хизээ уурсан. Чи хизээ золиос гаргасан. Тэгээ тэрийг харахгүй юм бол тэгэл хогчно штэ. Тэгээд бурхан ч чамаа харахгүй, чиний ирээдүйн хөлбөр ч чамаа харахгүй, чамтай зоолохгүй, чамаа тоохчгүй. Тэ. Тэр турхаа хөлбөр чиний дотор байгаа. Тэр бак хөлбөр чиний дотор байгаа. Чиний тэр ингээд цалингаа хүлээдгүү, хуруугаа уншуулдгүү, захлаас айлдын салцсан хөлбөр чиний дотор байгаа. Гэхдээ тэр хүнтэй чи уулзахын тулд золиос гарах хэрэгтэй. Билет тасбара тушаах хэрэгтэй өдөр болгон. Тэр хийхгүй юм бол бүх юм тийм штэ. Хогчно. Миний номыг авсан баярлаа. Хогчно. Окей. Тэр нь Elon Musk-ийн 2 ном ярьсан манай сонсогч нартай нэрийг хуваалцаж. Нөгөө Walter Isaacson-ы нэг биографи байгаа штэ. Тийм. Тэр нүүд үзэн. Тэрийг ерөөхдөө маш ихээр уншиж байгаа. Тэгээ өмнө нэг зохиолч юм байсан ягсан мэдгүй нь яг Elon Musk-ны поучингийн урт ингээд суудсан. 2018 оны ном баха. Тэрийг нэг удаа уншсан. Гэхдээ Walter Isaacson-ы номыг 4-5 удаа уншсан. Тэгээд сүүлийн 3-ны хэсэг ерөөхдөө Tesla, SpaceX дээр компани дотоод дүрм соёлоо ингээд бичсэн байгаа. Одоо тэр бол гайхалтай. Окей. Бид нар алдаа хийх гэж энд байгаа. Алдаа хийн окей. Тийм хурал бол тэгээ Elon бас амар сонин. Чи ингээд Elon-тай ингээд яриад ах юм бол чи Elon-д хэрэгцээгүй сонирхлын татахгүй юм ярихгүй юм яриад эхлэх юм бол чи ингээд Elon чамаас өөдөөд эхлэх юм зүгээр яваад өгч юм билээ. Бай. Гарго. Бай. Яваад өгч. Митинг дээр бас тийм. Тэгээ яг тэрийг одоо ашиглаж байгаа байхгүй. Эдрээ уулзсан. Үгүй. Sorry.
Тэгвэл тэр номноос авсан их юм байна шүү дээ. Яагаад? Шууд амьдрал дээр би зөвхөн чамтай буус тэр хүн миний цагийг авах гээд байгаа. Тэ? Надаас ингээ ямар хөвцөө авах уу? Би чам кофе аваад үгүй. Вау баярлаа 9,000 төгрөгийн кофе надад авах юм байна. Тэ? Тэгээ надад нэг бүтэн цаг буу хаалах юм байна. Тэ? Тэгээ ямар хөвцөө өсөх юм бэ? Надаас ухаад авчин. Би эргүүлээ юу авах юм? Кофе. Чи ямар их цантай юм бэ? Кофе хангалттай юм биш үү? Тэнэг гоцтой. Окей, тэгээ манай сонсогч нар бас тэр хоёр номыг олж уншаасаа гэж хүсэж байна. Өглөө ороо хурааж байна да. Үгүй. Яагаад? Ороо яж унтах юм чи гэдэг. Тэ. Окей. Өдөрт тэр хэдэн цаг унтчих? 7. Окей. Ерөөдөө амар гоё протоколтой. За. Витамины комбинашн угаасаа тодорхой хэрэг ус ууж байгаа, тодорхой креатин хэрэглэж байгаа, протеин хэрэглэж байгаа. Тэ. Тэгээд ер нь бол бүх юм яг адилхан. Бүх юм бүр ингээ робот маягаар. Тэдэн цагт орондоо. Тэгээд нөгөө хоолнуудаа бэлтгэсэн, сосискуудаа бэлтгэсэн, махны котлетаа нэг өдөртөө бэлтдэг, өндөгнүүд ингээ бэлтгэсэн байдаг. Өөр янз бүрийн шинэ хоол юус авахгүй. Дандаа яг адилхан. Same shit every day. Уухгүй нөө. Үгүй. Зүгээр хоол шүү. Окей. За түрүүн ерөнхийдөө бүтээмжийн талаар тайлбарлалцсан да. Зүгээр нэмж хэлэх юм гэвэл юу байна? Одоо ямар ч сан ер нь бол асар өндөр бүтээмжтэй та ажиллаж байна гэж зүгээр би хөндлөнгөөс харж байгаа. Тэгээд хоёулаа бас би тантай 2016 он таны одоо сургалтанд сууснаас хойш даруй бараг 8 жил 9 жил 10 жил болох гэж шүү дээ. Тэгэхээр би бол бас хов хөндлөөс нь бол мэднэ гэж өөрийгөө боддог. Таныг. Тэгэхээр түрүүний цэвэрлэгээний асуудал ярьсан шүү дээ хоёулаа. Бүтээмжтэй байхын тулд яг л Elon Musk шиг хэрэгцээтэй юмда цаг зарцуул хэрэггүй юмыг бол амьдралаасаа зайлуулж сур гэдэг дүрм. Энд дэр нэмэлт хэлэх юм байна уу? Яриаггүй. Нөгөө зүгээр хязгаармагтал цаг бол хязгаартай шүү дээ. Тэгээд өдрийн нэг цагаа ингээд тулан муших хэрэгтэй. Би болоо. Яаж муших юм? Ор засахын надад хэрэгтэй юм уу? Хэрэггүй. Гэрийн цэвэрлэг хийх үү? Цэвэрлэгч авч уу? Цэвэрлэгч аваа. Жолоо барьж хэрэгтэй юм уу? 2-3 цаг түүжрэх үү? Болий. Тэ? Одоо миний цагийн үнэлгээ гаргасан байхгүй юу? Нилээ өндөр гарч байгаа байхгүй юу? Хэдийн. Одоо зүгээр кэшаар өдрийн 3,500,000 лөө зүгээр кэшаар 3,500,000 байхгүй ойролцоо. Нэг өдрийн нөө? Нэг өдрийнх тий. За. Одоо нөгөө YouTube sponsorship баба ингээ бүх орлогуудыг харах юм бол өдрийн 3,500,000 тэгээ ингээд өсөөл явж байгаа. Тэгээд тэрийг ингээд бүтээмжтэй цаг 10 цаг гэж бодчих л та. Тэгэл нэг цагийн үнэлгээ 350,000 доор хаж гарч байгаа байхгүй юу? Зүгээр кэш үнэлгээ. Гэхдээ энэ хугацаанд би өөр юм бүтээж болно. Тий. Сууга илүү гоё болгож болно. Дараагийн сууга бүтээгдэхүүнээ өөрчилж болно. Дараа дахиад нэг ном бич болно. Баба. Тэгээ ганцхан 350-аас илүү дараагийн тэндээс үүсэж байгаа шүүснээс гарч байгаа шүүсийг яриад байгаа байхгүй. Тийм учраас хүсэндээ одоо жолоо барих юм. Тэгэл юу шийдвэр гаргасан машина зарцсан. 11 сая Prius 30. 11 саяар зараад тэрүүгээр хувьцаа авсан. Тэгээ өглөө орой одоо баг би UbiCab-ийн топ хэрэглэгчийн нэг юм баха. Өглөө орой дана UbiCab. Тэгэд UbiCab дуудаад явах өөрөө машина бариад явах адилхан л төгжрөн шүү дээ. Жолоо барихгүй тэндээ би хотспот асаагаад компьютер дээр юм уу гар утснараа арын суудлын дээр суугаад ажиллаа хийж байгаа байхгүй. Хувийн жолоочийн лай байхгүй. За төгжрлийн цагийг үр дүнд ашиглая. Өглөө 12,000 төгрөгөөр таксиж байгаа. Орой тэр хаяа тэр хэдэн цагаас тарахын 14,000 төгрөгийн такси төлж байгаа байхгүй. Тэгээ хасчих юм бол хотын төвд нөгөө машин 50 штэ. Зогсоолын мөнгө 15, 10-аас 15 байхгүй. Тэгээ бензин гэх юм бол яг адилхан. Гэхдээ тэр хугацаанд би ажиллаа хийж болно. Окей. Тэгвэл ажилтгаа ойрхон байр авчихал та. Тэгээ заавал машин төгжрөхгүй алхаал ажил дээр очил. Яг уу яг хотын төвд би амьдрмаар байна. Яагаад? Нэг нөгөө одоо 100 мотоцикл амар ядаргаатай заа. Тэгээ сигнал гих мэт чинь амар ядаргаатай. Хотын төвөөс сургуулиуд товор те. Тэгээд нөгөө яг ингээд цонхны тавцангаар ингээд яваад үцэх юм бол зүгээр ингээд харш тоос яг замдаа байдаг хгүй. Тэрнээс хол байх хэрэгтэй. Окей. За ер нь төгсгөл тал руугаа базж шүү хоёлаа яриагаа. Тэгээд яг өнөөдөр Идэрбат гэдэг хүний та одоо энэ жил 40 хүрч байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр амьдралтаа өгүүлэгдэж байгаа ганц нэг л зүйл байна гэвэл яг хэрэгтэй нэг ийм юм л надад хэрэгтэй байна да надад одоо байхгүй байна да гэвэл юуг нэрлэх вэ?
Юу ч үж байлаа шүү дээ. Дахиад нэг 10 15 оюуханы оноотой болчмоор 140 болъё гэж. За. Яг гэх юм бол яг ийм гоц ухаантай хүмүүс энэ нэг фаны түүх заяа. За. Би математикийн гүнзгийрүүлсэн ангид сурдаг байсан байхгүй. Манай найз бит хоёр. Тэгээд Зигфрид гэдэг нэг герман найз заяа. Тэгээд бит хоёр ингээд төгсөх гээд математик ингээд нухаалгаа заяа. Тэгээд гүнзгийрүүлсэн анги дотор хамгийн хүнд асуудал дээр ингээд тулж байгаа төгсөж байгаа. Гэхдээ төгсөхдөө ерөөсөө хамаагүй зүгээр ингэ чадах юм уу гэмүү гэд. Тэгээ Зиги бит хоёр 3 хоног тэр ингээ математикийн асуулт ингээ нухаал гэ ард нь гарч чадахгүй. Тэ. Гэхдээ манай гүнзгийрүүлсэн ангины топ guy тэ Фабиан гэдэг нэг залуу. Фабиан байсан байхгүй. Тэгээд Фабиан энэ өөр даалгаврууд авсан байсан. Тэгээд би ингээд аваад ингээд Зиги бит хоёр ингээ Фабиан дээр очиж мөхшөө. Энийг яаж чаач? Энийг яаж эхлүүлэх вэ гэл. Фабиан зүгээр ингээд хараад яг хариуг нь би мартцсан. Гэхдээ эхний хариу 18, нөгөөх нь 22 баха. Гэ зүгээр шууд хариулт юм. Шууд хариулж байгаа хгүй. Тэгээд тэр өдөр Зиги бит хоёр за математика болий. Тэгээд юу юм бэ гэх юм бол одоо би энэ их цаантай ерөөсөө биш заяа нэ бодод юу байхгүй. Одоо би өөрөөсөө ухаан муутай хүнтэй ингээ харахаараа юм хардгүй. Над шиг. Тэ? Утгуу чинь ойлгодгүй амар удаан сурдаг гих мэтчлэн. Гэхдээ тэгэл бүр нөгөө 90 IQ-тэй хүн 130 IQ-тэй хүн ингээ харьцуулаа явах юм бол баг адилхан species монголоор юу вэ? Зүйлүүд. Төрөл зүйлүүд. Тийм. Өөр юм шиг гэдэг хөө. Одоо өөр юм уулын зав. За. 150 IQ-тэй хүмүүстэй би уулзч байсан. Хөрөнгө оолтын ертөнцийн дээр. За тэгээд тэд нэр ингээд зүгээр ингээд баг физикч, математикч маягаар тэрийг хийж байгаа байхгүй. Би тэдний яриаг ойлгохгүй. Зүгээр ойлгохгүй заяа. Тэ. Тайлбараад өгдөө гэсэн ч ойлгохгүй. Бүр ингээ ам дотроо зажлаад за эдрийн гэрээ гэд халбгаар өгсөн ч би ойлгохгүй. Тэдний нүдэнд би зүгээр сармагч юм байхгүй. Тэ. Тийм учраас тэ дахиад нэг 10 15. Тэгээ бүтээмж нэмэгдчихдэг. Тэгээд дахиад сургуулийн орчныг бас яагаад өөрчлөх ёстой юм бэ гэх юм бол хамгийн том шалтгаан юу юм бэ гэх юм бол 30 хүүхдийг ингээ суулгаж байгаа. Хамгийн тэнэг хүүхдийн хурдаар явж байгаа. Тэ? Удаан сурдаг тий. Окей. Тэгээ хүмүүс одоо наваа шүүмжилтэхтэй үнэн гэж таад ойлгож байгаа хаа. Гэхдээ энэ улсыг одоо Elon Musk Америкийн эдийн засгийг 1 юм уу 2% нөлөөлж байгаа хаа. Тэ? Одоо Марс руу ингэ явчаад эсвэл чи оюу толгойд ажиллаг тий. Оюу толгой бид нар юу хийдэг нэ гэх юм бол нэг шорон донд нэг жоохон алт зэсний үлтгэлийг ингээ баяжуулаа яваад байгаа байхгүй. Тэ? Дэлхийн анх бүтээгтэй ингээ хав халуун, хайлмаг чулуу, хамаг үнцэнтэй юм голд нь орцсон. Тэгээд жоохон ингээ шингэн байхаа болоод чулуу болоод ирсэн чинь сансраас нөгөө астероид тэ. Тэгээд тэрний бутархаа хог хаягдлын бидний ухаад баяжуулаад явж байгаа байхгүй. Окей. Илон одоо пуужин гусаад гэл астероидыг аваад цэвэр алт. Цэвэр юу? Цэвэр юмныг зөөгөөд авчираад хомсд байхгүй болчих. Тэгээд нэг сансарт юм баяжуулаад явах юм бол gravity байхгүй болно заяа. Тээврийн үртэг байхгүй болчихно. Тэгээд татах хүч байхгүй болчихно. Хомсдол байхгүй болчихно. Тэгээд баяжуулах үйлдвэр ерөөсөө хэрэггүй. Ингээд зүгээр ингээд 500 жилийн дараа ингээд дэлхийн ингээд юу? Энд юу хийдэг байсан юм? Оюу толгой энд 0.0 агуулгатай зэсийг ингээд бутлаад чулуу ингээд хүмүүс ингээд чулуу бутлаад зэсийг гаргадаг байсан гэд хүмүүс итгэх байхгүй what the fuck гэл те. За боловсролын систем улсаа уршаа явмаар байгаа юм бол заяа. Тэр зиндаан хамгийн бүдүүлгээр хэлье гэх юм бол зиндаан да. Би ерөнхий боловсролын сайдд юм уу улс төрчтэй энэ одоо сонсож байгаа юм бол нэг юм хэлмээр байна.
mass IQ тест явуул. Окей. 130-та дээш хүүхдүүдийг бүгдийн шүүгээд авчаад угаасаа амар цөөхөн. Хуами 0.3% билүү. Окей. Амар цөөхөн. Тэднийг аваад тусаа сурвал явуул. Ягаад тэд нэр үйлдвэрийн шугамын ажилтнанд хамт сурч байгаа юм? Ягаад тэд нэр менежертэй хамт сурч байгаа юм? Ягаад тэд нэр идэр баттай хамт сурах хэвээр? Яг гэх юм бол тэдний хажууд би сармагч юм баггүй. Тэр хүмүүс Монголыг нөлөөлөх баггүй. Яг гэх юм бол Elon Musk одоо баг хэдэн сая хүмүүсийн бүтээмж гаргаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ боловсролын системийн хамгийн том алдаа тэр багш маш биш ээ. Тэ? Тэр ингээд нэг гоц ухаантай хүүхдийг бид нэр сармагчнаар тойруулж байгаа байхгүй. Би бас тэрний нэг нь. Тэгээ сармагчийн нэг нь. Тэгэхдээ монголчууд бид нэр 130, 140, 150 IQ-тэй хүүхдүүдийг аваад тий? Тэгээд цөөхөн хүүхдүүд юм чинь гой сургууль хөрөнгө олтонд шалахгүй. Хамгийн сайн багш нар бас шалахгүй. Тэгээ 3 4 амар супер багш аваад бүгдийг заач штэ. Тэгээд ингээ харах юм бол 20 30 жилийн дараа явчихна. Баггүй. Тийм юм байгаа. Тэгээд тийм учраас би энэ оюун ухааны коэффициентээ өсгөхмөр. Яагаад гэх юм бол илүү ухаантай болно гэдэг чинь илүү бүтээмжтэй байна гэсэн үг байхгүй. Тэгээ хүмүүс миний дэргэд нэг ажиллахаараа чүдэр 5 контент ингэ хийчих юм яа. Одоо би хувьцааны шинжилгээ хийж байна. 2 компани шинжилгээ хийсэн. За тэгээд нэг ном уншсан. Яаж энийг бүгдийг хийж байгаа юм бэ? Миний тарих угаасаа тэр хүмүүсээс илүү урд нь ажиллаж байгаа. Гэхдээ энэ дэлхийн ертөнц дотор тэр супер том Microsoft, Mark Zuckerberg, Elon Musk юу хийж байгаа юм бэ? Тэдний толгой тарих нь миний толгооноос 1000 сая дахин сайн ажиллаж байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүдийг шүүгээд авах хэрэгтэй юм шиг надад санагдав. Тийм учраас би оюун ухааны коэффициентээ өндрүүлмээр байна. Гэхдээ боломжгүй л дээ хөрхөө. Окей. Гэхдээ яг хоёр нь таны хувьд энэ асуултаас ургуулад би боловсролыг та юу гэж боддог юм? Боловсрол гэж юу юм? Боловсрол нөгөө потенциалыг бий болгох гэх юм уу? Тэгээд нөгөө түрүү хэлжсэн шүү дээ нэг айгуу сони юм. You can just do things. Тэгээ хүнээс зөвшөөрөл авахгүй зүгээр олдоод үз хийчих. Тэгээ одоо ингээ харах юм бол YouTube channel амар амархан байсан байна. Тэ? Автомата програм хөгжүүлэх амар амархан байсан байна. Боловсролыг ойлгох нь амар амархан байсан байна. Хөрөнгө олтын багц удирдах нь бас амархан юм байна. Тийм амархан биш. Тэ? Хэцүү. You can just do things. Гэхдээ 20 жилийн өмнөх Идратаас асуусан бол тэ ингэж чадах юм уугүй. Би бүр ингээд автоматагаа эхлүүлэхдээ дагаж маш контент хийдэг байсан байхгүй юу? Тухайд юу гэж боддог байсан бэ гэх юм бол нэг инфлюенсер авъя да. Цалинжуулъя да. Би уусаж чадахгүй хаа. Тэгээ миний монгол хэл мя тэ би миний хоолоо муха царайлаг биш янз бүрийн шалтгаан зэ хий болио. Тэгээд мөнгө дуусчаад инфлюенсер угаасаа ажилд авч чадахгүй болгоо за өөрөө хийхээс тэ. Тэгэл өөртөө итгэлтэй болж байгаа байхгүй юу. Тэгээд чамайг зогсоох юм ерөөсөө байхгүй. Тэ. Тэгээ боловсрал юу юм бэ гэх юм бол чи зүгээр хийгээд үзчих. Хийсээр байгаа чи чаднаа. Оюун ухаан байгаа юм бол тэ. Одоо YouTube хийхин тулд 130 IQ хэрэггүй байхгүй. 110, 112 тэгээд ингээ олон давтамжтай үзэл оролдоод авах юм бол болчихно. Компани бас яг адилхан, хөрөнгө олт бас яг адилхан. Тэгээ булчинтай болох бас яг адилхан. Багш болох бас яг адилхан. Бүх юмны цаана зүгээр тууштай байлаар оролдоод үзээд итгэлээ алдахгүй ингээ явсаар байгаа л болчт юм аа. Гэхдээ ихэвч хүмүүс нь би чадахгүй хаа. Тэгээд боловсролын системнээс энэ гарч байгаа. Тэгээд ер нь тэр үйлдэл авах. Тэгээд сургуулиуд хамгийн гол нь хүүхдүүдийн тэр итгэлийг алчдаг байхгүй. Хамгийн гол нь одоо тэр Орос гурийн хүүхдүүд байгаа шүү дээ. 11 дугаар сургууль Орос гурийн. Яг энийг тодруулаа ярьж байгаа юм бэ гэх юм бол гүтгэж байгаа нь юу гэсэн биш заяа. Тэнд нүддэг байхгүй. Нүддэг. Төгс олох гээд байдаг. Тэ? Төгс олох гээд байдаг. Тэгээд дараа нь төгс оноо авч иж би ямаа нээж болох юм байна. Улаан дипломтой байж иж би дараагийн юулаа явж болох юм байна. Дэ. Тэгээд бодит амьдрал дээр гараад ирэхээр төгс юм ерөөсөө байхгүй. Нана фейлтэн, бүтлгүүд нь. Тэр ертөнцийн тэд нь ерөөсөө бэлэн биш байхгүй. Тийм учраас муу суртын хүүхдүүд угаасаа дөндөө фейлдчихсэн. Угаасаа фейлдсийн дараа дэлхий сүрэхгүй юм байна. Миний амьдрал дуусахгүй юм байна. Угаасаа өөрчлөлөө явчих юм байна. Угаасаа маргааш дахиад нар гарна. Тэгээд дахиад оролдож үз. Тийм хүүхдүүд тоол явдаг юм л та. Окей, яагаад ингэж асуусан гэхээр IQ өндөртэй хүмүүс гэдэг нь яах өндөр IQ-тай байлаа гэдэг зүгээр таны хэлэх гээд байгаа санааг би ингэж л ойлгох гэдэг юм л та. Гоц ухаантай хүмүүс. Гоц ухаантай хүмүүсийг төрүүлэн гаргаснараа
данган зүгээр Монголын жижиг асуудал биш энэ олон улсын дэлхийн түвшний томоохон асуудлуудыг эн чинь шинжилэл шинэ нээлтүүдийг хийнэ гэдэг талаас нь хэлж байгаа сте. Австрал нөгөө хүмүүс нөгөө ойлгож сонсчоод миний IQ 100 юм байна. Би ерөөсөө бага IQ-тай юм байна. Тэгэхээр би ер нь бүтэхгүй юм байна. Би энэ суугаа юм байна гэдэг мессеж авчихгүй гэж бодсон. Бас тодруулж асууж байхгүй. Зарим хүмүүс тэрийг бас ингээ гомдолтой хүлээж авах магадaltaй. Яа. Жохон гомдчих. Is okay. Гэхдээ нөгөө талтай юм байгаа заяа. Зарим хүмүүс заяа. Өөртөө эргэлцэж чаддгүй. Тэр нэг учраас. Эргэлцдэггүй. Өөрөө итгэл гэсэн асуудал байхгүй. Тэдний зүгээр шаачдаг. Тэгээ амжилтанд хүрдэг. Тийм юм бас гоё. Яа, тийм учраас ухаантайч бай, ухаангүйч бай. Тэ? Зүгээр хийгээд ах юм бол болдго юм аа. Баггүй. Тэгээ манай бас нэг найз байгаа нэрийг одоо хэлэхгүй заяа. Тэ? Одоо 99 оногтой дугаартай болсон, Land 300 ундаг, Лагерийн хаустай, хот дотроо бас хаустай, данаа мөнгөтэй, үнэн орк заяа. Үнэн орк тэ? Ухаантай ерөөсөө биш, амар бүдүүлэг ярьдаг. Тэ? Харах юм бол баг хөлгөн гангстер царайтай. Тэ? Гэхдээ амар амжилттай. Яг гэх юм бол тэр хүн холын найз л та. Өөртөө эргэлзэх одоо тийм юм байхгүй мэн хүн. Тийм учраас зүгээр бүдүүл зүгээр шаачдаг. Тэгээ явсараад гэхдээ бид нар шиг хүн тэг ингээ хэлжүүл яах эрсдлийг тооцоолоо. Ингээл нэг тэнэгцээр байгаа тэгээд түчнаас хүрээлөө дуушрах. Наад хүний ч бараг таних юм байна да. Чи өсгөр гэсэн. Дээ. За окей. Тэгээд энэ нэмэрхүү юмнууд бас байдаг тий. Тэгээд эцсийн зөв мэдээж эн чинь нөгөө манай сонсогч нар ойлгож байгаа. Идрүүбат гэдэг хүний түрүү нөгөө айкон дээр өөрийнх нь хүний байр суурь дээ. Тэгэхээр нөгөө заавал өндөр IQ-тэй хүүхдүүдийг ялгаалаа сургууль хийе гэдэг чинь зүгээр ийм байвал гэдэг тийм нөхцөл ирж байгаа шүү дээ ирээдүйд. Магадгүй өн чинь нөгөө хийх юм шиг санагдаж байна л тийм үү. Хийх юм шиг санагдаж байгаа. Одоо яг хүмүүс энийг сонсоод эн чинь хүний эрх ялгуурлан гадуурх үндсэн хуулиар олгогдсон хүмүүр эрхтэй шүү. Тэр хүмүүс нь юу юм бэ гэх юм бол энэ бүтээмжийн дүрм хуулийг ойлгохгүй байхгүй юу? Тэ. Ерөөс ойлгохгүй. Тэгээд тэр хүмүүсийн IQ-гаас бага. Тэр хүмүүсийг бас сонсохгүй. Таны ярианаас ийм зүйл тэгвэл хөндөгж болох уу? Орчин тэгвэл хүмүүст амар нөлөөлөх юм байна. Орчин амар нөлөөлөх. Ганц хүн генетик нь байгаад, IQ өндөр байгаад, тууштай байдал юм уу, хандлага нь байлаа гэж. Төлөх хөстөө. Тий. Тэнгүүд эргэн тойронд нь орчин бүрдээгүй цагт бол тэр хүнээс бүтээмж авахгүй гэж ойлгож байна. Амар олон надаас ухаантай манай хэдэн найз надаас ухаантай. За. Гэхдээ над шиг амжилттай биш. Зарим нь аригчин болсон. Яг их юм бол итгэлгүй, данаа эргэлздэг, дэндүү уруулан боддог гэх мэт шин. Тэднийг ингээ яах хэрэгтэй байхгүй. Гэхдээ ингээ харах юм бол нийгэм нэг механизм штэ. Тэ? Компани ч гэсэн механизм. Бүх юм механизм. Тэгээд нөгөө тэр өндөр IQ-тэй хүмүүс надаас илүү өндөр IQ-тэй хүмүүс яриад байгаа шүү. Окей, над шиг хүмүүс биш ээ. Над шиг хүмүүс зүгээр жирийн сургууль явчих. Тэг гүнзгийрүүлсэн анги болоо. Окей. Гэхдээ 135 140 IQ-тэй хүүхдүүд байна шүү дээ. Энэ улсыг өөрчлөх потенциалтай араанууд байхгүй. Тэр өнцгөөс л манай юусоо алдаж болохгүй. Ойлгоорой гэж тий. Тэднийг ингээ түүгээд аваад. Тэгээд уяач нар данаа энийг хийж байгаа шүү дээ. Манай Монголын тийм үстэй. Ингээд тий. Тийм үстэй. Тийм байна тий. Уяа бид нар Монголын хамгийн шилмэл одоо хамгийн тэгээд уулын цааныг гү аваад ирчих. Тэгээд энэ хоёрыг нийлүүлт нөө. Тий. Хоол бай. Зинанда. Тий. Окей. Гэтэ IQ өндөртэй байлаа гэдэг тэр сайн хүн гэсэн үг шүү дээ бастай. Гэхдээ тэр хүүхдийг нэг сумын төв дээр эсвэл хотын загт заяа нэг анги дотор 50 хүүхэдтэй багш нь үргэлж загнадаг, ямар ч ихтгэл өгөхгүй, англи хэл заагаад өгөхгүй, дижитал ертөнц байх, компьютер өгөхгүй. Хамгийн гол нь чи энийг хийж чадах юм байна, оролдоо үзэх гэсэн дэмжлэг байхгүй юм бол тэр хүүхэд маань аригчин болно, гэмт хэрэгтэн болно. Орчин байхгүй болохоор. Гэхдээ тэр хүүхдийг ингээд бордоод яваад ирэх юм бол өстой аллах магтлаа. Хүн өөрийнхөө үрээлдээ 5 хүнийхэд дундаштай тэнцвэдэг гэдэг шиг яг тийм учраас нөгөө одоо таадын дунд ингээд боловсролын яам дотор ажиллаж байгаа хүн байгаа юм бол тэгээд хамгийн гол нь Монголдо энэ лайта юм юу юм бэ гэх юм бол
миний хүүхдийг оруулж идэх үү. Ядаргаадаа тэгээд нэг хоосонд толгоо тэ хүүхдүүд яач тийм учраас энэ бол зүгээр баг тий олон улсын нэг үүсэх компанийг аваад нэг кампус нэгээд тэн дотор манай улсын 300 400 хамгийн ухаантай хүүхдүүдийг шүүгээд аваад бид нар хийж болохгүй заяа. Тий монголчууд авилга ингээд тэр сургуулийг бозордуулчин заяа. Тий. Гэхдээ тийм хийчих юм бол 20 30 жилийн дараа тэр жижигхэн сургууль манай эдийн засаг 10-20% нөлөөлөх байхаа. Бүр сэхэтнүүд юм шиг тий. Тэрнээс давцсан байхгүй. Бүр давцсан юм байхгүй. Окей. За сүүлийн асуулт. Сүүлийн асуултыг би энгийн юм шиг хошигнж байгаа юм шиг нэг асуултад дуусгая гэж бодсон. Хэрвээ маргааш одоо таны бүх контентууд устчих юм бол хүмүүсийн оюун санаанд ер нь ямар мессеж өгүүлдэг гэж бодож байна? Миний контент бүгдээрээ устчих юм бол тий байхгүй болчих. Би байхгүй болчих юм бол би бас ярьж болох юм байна тий. Эдрээ чат хийчих юм бол. Яг ялгаатай юм бэ гэх юм бол хүнийг аягүй хурдан мартдаг юм байлээ. Тий. Одоо жишээлбэл 2 үеийн дараа ер нь хүн байхгүй болчихдог юм байлээ. Тий. Тэр сонирхолтой. Бас манай нэг найз байсан нас орцсон. Ковидын вакцинаас болсон байхаа мэргэн чулууны мэргэн гэдэг. За тань. Тий. Бүр хаяа мэн хүний нэр ингээд толгоонд орж ирдэг. Одоо бүр багасж байгаа. Хизээний цагт Вагнер Азийн мэргэн тий. Хизээний цагт мэн хүний нэр миний толгооноос устгах болно. Тэгээ юу хэлж ийсэн бэ? Тэг учраас нөх амир уусаа байхгүй болно. Наваа юу гэж хэлсэн ч хүмүүс цаг хугацаанд ихэр мартна. It's okay. Тэг учраас надаа тэрэндээ нэг зууралдах юм байхгүй. Би юу мэдэх юм бэ гэх юм бол маш олон хүмүүсийг байрны урьдчилгаатай болгосон. Маш олон хүмүүсийг тэр санхүүгийн дарамтнаас гаргасан. Тодорхой хэмжээний хэдэн хүмүүсийг эрх чөлөөтэй болгосон. Жишээлбэл саяхан манай school community-ийн нэг хүн $60,000 хөрөнгө олт хийсэн. Тэ манай өөрийнхөө багцлуугаа. Тэгээд зөв хувьцаанууд авсаар хагаад 3 сарын дотор тэр $60,000 $110,000 болсон. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад мань хүн юу хийж чадсан бэ гэх юм бол аавынхаа нурууны хагалгаа хийж өгсөн. Төлбөрийн төлцсөн. Тэгэд нурууны хагалгааг хийснийхэн дараа нуруу нийлэн эмзэг. Тэгээд дараа нь дахиад ашиг олоод $20,000 дахиад ашиг олоод тэрүүгээрээ аавдаа нэг цоошин машин авч өгсөн зөөлхөн. Тэгэд баярлаа гэж байгаа байхгүй. Тиймэрхүү юм уу тэгэл болоо тэгээ хүүхдүүдэд илүү гоё сургуулиуд явуулсан хүмүүс зөндөө байгаа, гадагшаа сурч чадсан хүмүүс байгаа, гэр орлоос өндөөж чадсан хүмүүс байгаа, муухай ажилласаа салж чадсан хүмүүс байгаа. Эсвэл зүгээр оройдоо мөнгөний зовлонгоо гүн нам унтдаг болсон хүмүүс бас байгаа. Тэгэл бол бүр нэг хөсгөн байхгүй. За ингээ битүүрээ яриа энэ түрээд ингээд өндөрлж байна. Тэгээд хоёлаа ингээ 3 дахь удаага өрсөн баярлаа тий. Сэхэтэн подкастер бичлээ. Тэгээд манай сонсогч нар маань одоо өмнөх 2 дугаарыг үзэж амжаагүй хүмүүс авах юм бол YouTube дээр үзэж болно. За аудио хэлбэрээр үзэж болно. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж аваад хүрэлцээсэн. Баярлалаа. Баярлалаа.